захиргааны ерөнхий хууль дээр заасан энэ төлөвлөлт гэдэг энэ одоо үйл ажиллагааны хэлбэрийн ерөнхий зохицуулалт энэ стратегийн нарийнчлан зохицуулалт яг энэ утгаараа бол хэрэгжихгүй байна. Журмын тоог бол багасгах ёстой гэдэг бол зочмын хувьд бол зөв юм байна. Гэхдээ тэнд ч учиртай. Захиргааны эрх зүйн хороо, иргэний эрх зүйн хороо, одоо эрх зүйн суур эрх зүйн хороонууд маань идэвхтэй ажилласан. Ялангуяа хуулийн хилцүүлэг, тэр гэрээний загвар магваруудыг бүгднгийн маш сайн загварыг бол жишг загвар боловсруулаад тодорхойлох хэрэгтэй. Тэр дис дарааллуудыг те барих асуудал, тэрийг бүр ягштал барих ёстой ч гэдэг юм уу те. Ийм бид нөгөө нэг одоо бүр зайлшгүй ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг тэр бас ухамсар соёлд бол манай захиргааны байгууллага шилжих шаардлагатай байна гэж би бол хараад байна. 6000 гаруй хүн хүлч нар байгаа. Тэгээ эдгээр хүлч нар ялангуяа нэгдсэн сургалт хийх ёстой. Өөрөөр шүүх прокурор, өмгөөлөгч, судлаач нар яах нь одоо хамтарч яах нь энэ талаар сургалт хийх ёстой. Одоо тэр бүх салбар дээр байгаа зөвшөөрлүүдийг нэгтгэхэд нэг хууль болгоно гэл. Энэ хязгаарч тийм байхгүй. Энэ шинжлэх ухаан тийм байдгүй байхгүй. Нөхөө олгуур дээр бас их баргаан гардаг. Одоо сая одгойл ус цогсэлчээ дээ. Тэнгүү чин тэн дээр ч нөгөө эрх зүйн талаасаа шударга нөхөө олгуурын зарчим гэдэг байж байгаа байхгүй. Энийг бүр яг одоо практик бүр яах бичүүлэх хэрэгтэй. За. Нөгөө эсрэг нь чи. Тэгээд нөгөө эсрэг нь ярьсан. Самбай цаана та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Хуульч Мазала подкастын ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр подкастын зочноор хууль зүйн ухааны доктор, дэд профессор, Пүрэв долгорын од гэрэл багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна та? Сайн байна уу. Баярлалаа. За мөн подкастын зочноор нийслэлдэх захиргааны иргэн анхаашны шүүхийн ерөнхий шүүгч, хууль зүйн ухааны магистр, тэрвшийн Мөнх Эрдэнэ багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна та? Сайн байна уу. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн подкастаар бид захиргааны эрх зүйн төлөвлөлт сэдвийн хүрээнд ярих болно. Подкастын зочин хөтлөгчөөр хуульч өмгөөлөгч Баясгалан болон Эрдэнэ шиг нар оролцох болно. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн бол захиргааны эрх зүйн төлөвлөлт гэдэг сэдвийн хүрээнд ярилцахаар бэлэн болоод байна. Тэгэхээр эхний асуултаа эхлэе. Иргэд болон хуульч нар одоо энэ захиргааны эрх зүйн төлөвлөлт гэж яг юуг ойлгох вэ? Та бүхэн дээр ямар байр суурьтай байдаг вэ? Тэр л хашаас эхлээд асууя. За юуны өмнө иргэд хуульч зориулсан одоо хууль зүйн мэдлэгийг дэвшлүүлэх тийм одоо подкаст нэвтрүүлэгт одоо урьж оролцуулж байгаа баяртай байна. Тэгээ өнөөдрийн энэ подкастын сэдэв бол захиргааны төлөвлөлтийн талаар маш сонирхолтой сэдэв. Ер нь захиргааны төлөвлөлт гэж юу вэ гэдэг. Энэ анх 2015 онд захиргааны ерөнхий хуульд нэг бүлэг болж орсон. Энийн агуулга нь юу гэдэг юм бэ гэхээр захиргааны үйл ажиллагааны нэг бие даасан хэлбэр гэдэг. Захиргаа одоо дөрвөн арга хэлбэрээр иргэд аж ахуй нэгжтэй харилцдаг. Нэгдүгээр захиргааны акт, энэ бол шууд тулаад харилцдаг. Хоёрдугаарт хамтарч ажиллахаар бол гэрээ байгуулдаг. Энэ бол нэг 2-оос 3 4 оролцогчтой тийм гэрээ. Гуравдугаарт захиргааны хэмжээний акт гэж байгаа. Энэ бол яг бүх нийтэд иргэдэд хамарсан тийм шийдвэр гаргах юм бол хэмжээний актын хэлбэрийг хэрэгэлдэг. Дөрөвдүгээрт нь одоо төлөвлөлтийн хэлбэр гэж байгаа. Энэ бол ер нь гэрээний оролцогчд бол нэг 3 4 ч юм уу те цөөн тооны оролцогчдын хувьд гэрээ байгуулж гэж ажиллахад бол яах нь захиргаа ажиллах тохиромжтой байдаг. Тэрнээс илүү одоо 50 60 оролцогчтой маш олон оролцогчд оролцоод ирэх юм бол яах нь энд төлөвлөлтийн тийм төлөвлөлт гэсэн үйл ажиллагааны хэлбэрийг ашиглах хэрэгтэй байдаг. Яг гэвэл тэр оролцогч болгоны ашиг сонирхлыг яах нь нэгтгэж яах нь тий тэтгэх шаардлагатай байдаг. Энэ бол ялангуяа томоохон төслүүд дээр одоо жишээлбэл хот байгуулалтын төсөл, хот дахин төлөвлөлтийн төсөл байж байна, байгаль орчны төслүүд байж байна. Энэ захиргааны байгууллагууд оролцож болно, олон захиргааны байгууллагууд маш олон иргэд оролцож болно тий. Тэгэхээр энэ олон оролцогчдын одоо ашиг сонирхлыг яаж нэгтгэх вэ? Эдгээрийг яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал энэ захиргааны ерөнхий хуулийн төлөвлөлт гэсэн энэ бүлгээр яах нь зохицуулагддаг. Маш их баярлалаа мөхөртнө шив. Тий, сая од гэрэл багш гол асуудлыг ярьчлаа тийм ээ. Тэгээ ер нь бол энэ захиргааны төлөвлөлтийн
асуудал бол дандаа бүтээн байгуулалт. Тийм ээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт. Тийм хүрээнд маш түгээмэл хэрэглэгдэх боломжтой, ерөн түгээмэл хэрэглэгддэг. Одоо барууны орнууд ч гэсэндээ тий. За тийм манай захиргааны ерөнхий хуулийн 73 дээр ч гэсэндээ яг тэр одоо агуулга бол хувьчлагдсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг шинээр хот байгуулах, шинээр гудамж төлөвлөх, одоо нисэх онгоцны буудал барих, хурдны зам барих тий. Хурдны болон бусад зам барих ч гэх юм уу. За магадгүй одоо хог хаягдал дээр хүртэл одоо тодорхой төлөвлөлтүүд явах боломжтой. Тэгэхээр тэр бүх нөгөө одоо төлөвлөлтийг хэрэглэх боломжтой эрх зүйн харилцаануудыг захиргааны ерөнхий хууль дээр бол маш одоо тодорхой бичиж өгсөн байдаг. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа юу гэхээр ерөөсөө бидний одоо хүрээлэн буй орчны хөгжил те одоо тэр дэд бүтцийн бүтээн байгуулалтыг маш зөв оновчтой ухаалаг ийм шийдлэр хийх тул энэ өөрөө энэ захиргааны ерөнхий хуулийн төлөвлөлтийн одоо энэ зохицуултууд те төлөвлөлтийн институт өөрөө үйлчилдэг гэж хэлж болно. Тэгэхээр иргэдийн амьдрал одоо улс орны хөгжил бүтээн байгуулалтад маш чухал нөлөөтэй юм эрх зүйн ойлголт байна. Ялангуяа энэ томоохон төслүүд дээр төслүүд явдаггүй. Яагаад гэвэл одоо тэр төсөл тухайн төслийг хэрэгжүүлэх явцад маш олон этгээдийн одоо хууль ёсны эрх ашиг хөндөгддөг. Тийм учраас ингээ маргаан усчдаг. Одоо бид нар мэдж байгаа 5 дугаар цахилгаан станц гээл хэдэн удаа нээлтийг хийв те. Тэгэл ингээл нээлтийг хийгээл тэгэл байж нэг асуудал гараад ирдэг, байгаль орчны асуудал гараад ирдэг, аль эсвэл газар чөлөөлөх асуудал гараад ирдэг те. Тэгэл шүүх мөхтэй маргаан болвол тэгэл яхаа тэр төсөл нураал унцдаг. Одоо томоохон хэмжээний ашиг тусламжийн төслүүд байж байна. Ингээл хэдий засгийн газар шийдвэр гаргасан ч гэсэн яах нь цаана ингээл захиргааны талаас ч гэсэн иргэд талаас ч гэсэн яах нь ямар нэгэн хуулийн маргаантай асуудал гараад ирэх юм бол яах нь тэр төсөл өөрөө ингээд нураад унцдаг байхгүй. Тэгэхээр энэ төлөвлөлт гэдэг энэ бүлгийн хуулийн зохицуулалтын гол одоо ач холбогдол нь бол яах нь тухайн төсөл амжилттай хэрэгжих эрх зүйн орчныг л яах нь бүрдүүлэх тийм учиртай байна. Энэ дээр ялангуяа тэр оролцогч болгоны эрх ашиг нь яах нь яаж хамгаалагдах вэ? Яаж тэр эрх ашиг нь тухайн төсөл болон бусад оролцогчтойгоо яах нь нийтмэл байдал хүрчээж яах нь цаашаа явах вэ гэдэг тэр одоо эрх зүйн орчныг л яах нь бүрдүүлэх тийм зорилготой байна. Аллаа. Тэгэхээр одоо нөгөө захиргааны ерөнхий хууль дээрсэн төлөвлөлтөд агуулгаар ороод ирсэн. Тэгэхээр захиргааны шүүхийн хяналтын хүрээ өөрөө яг ямар хүрээнд төлөвлөлтийг хянаа гэж явж байгаа вэ? Энэ дээр та бүхний байр суурь ямар байдаг вэ? Захиргааны шүүхийн эрх зүйн хяналт бол энэ төлөвлөлтөөр бол хэрэгжинэ. За ер нь ямар хүрээнд вэ гэхээр ихэвчлэн за одоо энэ төлөвлөлт гэдгийн цаана төлөвлөгөө гэдэг чухал ойлголт байгаа. Эхлээд нөгөө одоо эрх бүхий байгуулах чинь тий одоо энэ хэсгийг энэ газрыг ингэж хөгжүүлмээр байна ч гэдэг юм уу тий энэ газар дээр энэ нэгж талбар дээр ийм одоо объект барих хэрэгтэй байж гэдэг юм уу. Тэрнийхээ эхний төлөвлөгөө за тэн дээр одоо хамааралтай жишээлбэл техник эдийн засгийн үндэслэлүүд тий за одоо нөлөөллийн шинжилгээ тухайн одоо жишээл юу гэдэг зам барихад тий тэнд орчинд яаж нөлөөлөх юм тий хүмүүсийн амьдралд яаж нөлөөлөх юм магадгүй эдийн засагт яаж нөлөөлөх юм гэдэг юм тий тэр бүх одоо үнэлгээнүүдээ хийгээд төлөвлөгөөгөө боловсруулад тэгээд тэр төлөвлөгөөг одоо хэлэлцээд одоо яг захиргааны ерөнхий хуулиар тэр үештүүдийг заасан байна. Тэгээ ингээ эцсийн үр дүнд бол яах ёстой вэ гэхээр төлөвлөлтийг батлна. Тий. Тэгэхээр яг захиргааны хэргийн шүүхийн эрх зүйн хяналт ерөнхийдөө хөвчлэн хаана үүсдэг вэ гэхээр тэр төлөвлөлтийг баталсан тэр шийдвэр үйл ажиллагаанд бол үндсэндээ шүүхийн эрх зүйн хяналт явдаг. Ер нь бол бас юу барууны орнууд ч гэсэндээ ер нь яг тийм юм байли ер нь түгээмэл. Тэгээд би нөгөө нэг энэ ярьцлагад оролцсон гэж мэдчихсэн учраас бас тийм ээ сонсогч нарт үзэгч нарт бас хэрэгтэй байж магадгүй гэж бодоод энэ нэг хуулийн орчуулга авчирсан. Германы захиргааны процессын хуулийн орчуулгыг энэ шүүхийн актын хийсэн. Бид нэр хамтарч. За тэгэл одоо жишээ нь энэ хуулийн энэ Германы хуулийн жишээ нь 48 дугаар зүйл дээр ингээл харахад одоо Германы захиргааны хэргийн давцаалтах шатны шүүх ер нь бол төлөвлөлттэй холбоотой маргааны анхан шатны журмаар шийддэг тийм онцлогтой юм билээ. Тэгээд одоо ингээл эндээс харахад бол төлөвлөлттэй холбоотой маш их маргаануудыг одоо шийдвэрлэх боломжтой байдлаар ингээд тооч нь жагсаасан байна.
За одоо жишээ нь юу гэдэг нь барилгын хамгаалалтын аюул хүндлэлт байд нисэх онцлог буудал барьж байгуулах, өргөдөх, өөрчлөх, трамвай, соромзон төмөр зам, нийтийн эзэмшлийн төмөр зам барьж байгуулах, өөрчлөх. За тэр түүнийг баталсан төлөвлөлтийг баталсан үйл ажиллагаанд гомдол гарах юм бол тий нэхэмжил гарах юм бол хянагч гэдэг юм тий. За энэ 48 дугаар зүйл дээр. За тэгэл одоо энэ нийтийн эзэмшлийн талбай хамгаалалт, за үер уснаас хамгаалах төлөвлөгөө батлах ажиллагаа энэ төр гээл тий. За тэгэл энэ нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоох тухай хуулийн дагуу хүрэн нүүрсний ил уурхаануудыг хаахтай холбогдуулсан төлөвлөгөө. За тэгэл энэ ашиглалтын ерөнхий төлөвлөгөө, одоо ашигт малтмалын тий ашиглалтын наривчсан төлөвлөгөө, тусгай төлөвлөгөөтэй холбоотой маргаан. За хүрээлэн боорчин нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой түүнийг баталсан төлөвлөгөө энэ төр гэл ингээ тий бүр ингээ их нарийн ингэж дааж өгсөн ба. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр тэр төлөвлөлтийг баталсан үйл ажиллагааны үндсэндээ бол захиргааны хэргийн шүүхийн эрх зүйн хэлэлтэнд бол байж идэг. Тий. Тэн дээр гарч байгаа хэмжлэл одоо тэрний чинь цаана одоо тодорхой иргэний тий эсвэл тодорхой хуулийн этгээдийн эрх ашиг одоо эрхшгийн зөрчил бол яригдэн шүү дээ. Тэгээ тэрэн зөрчигдсөө одоо миний эрх зөрчилдөд байна энэ төлөвлөлтийн улмаас гэх юм бол тэр хүрээнд бол бас захиргааны хэргийн шүүхийн хяналт тавих одоо ажиллах боломжтой. Тий. Тэр л хашиг. Тэгэхээр энэ төлөвлөлт бидний хувьд бол яг захиргааны ерөнхий хуулиар зохицуулагч байгаа. Одоо бидэрт байгаа хуулийн зохицуулалт маань захиргааны ерөнхий хууль дээр нэг бүлэг байгаа. 7-8 заалттай. Энээр юу вэ гэхээр одоо төлөвлөлт гэдэг бол өөрөөр хэлбэл нэг төсөл яаж хэрэгжүүлэх вэ гэсэн үг шүү дээ. Томоохон төслийг тэгэхээр энэ дээр төслийг ингээд хэн зохиох вэ, тэ? Тэгээд төслөө яаж ингээд танилцуулах вэ? Тэгээд оролцогчдыг хэрхэн тодорхойлох вэ? Оролцогч тэгэхээр иргэд байж болно, тэр зөвшөөрөл олгодог төрийн захиргааны байгууллагууд байж болно, хяналт тавьдаг байгууллагууд байж болно, төрийн бус байгууллагч байж болно. Маш олон оролцогчдод төсөл ямар салбарт төслийг хэрэгжүүлж байгаа гэдгээс хамаарат. Тэгээд тэр олон оролцогчдыг одоо нэгтгээд тэндээс ямар одоо ашиг сонирхлын зөрчилдөөн гараад байна те. Тэр гарч байгаа тэр ашиг сонирхлын зөрчилдөөн болгоныг яах нь яаж шийдэх вэ? Шийдэж дараагийн алхамдаа баталгаа алхамдаа орох жишээтэй. Хэрвээ баталчих юм бол яах нь энд яаж те өөрчлөлт оруулах вэ? Тэгээд нийт ингэ баталсны дараа иргэд болон бусад оролцогч нар яаж гомдол гаргах вэ? Хэдий тэр гомдлын яаж хүлээж авах гэх мэтлэнгээр нэг юм цогц зохицуулт ерөнхий рам нь яах нь захиргааны ерөнхий хуулийн дээр байгаад байгаа. Тэгээ бидний хувьд нэг асуудал юм энэ яагаад практикт хэрэгжихгүй байна гэдэг те. Тэгэхээр энэ дээр бидний захиргааны ерөнхий хуулийн суур зохицуулалтаа салбарын хуулиуд дээр одоо сайн ингээд дэд үтцийн төсөл хийж байна те. Одоо дэд үтцийн төсөл гэхдээ төмөр зам тавья. Нисэх онгоцны буудал байгуулъя те. Гэтэл яг тухайн дэд үтцийн тухай хуулийн дээр энийг яах нь яг найрчилсан зохицуулалт байдлаар оруулах хэрэгтэй байхгүй оруулах хэрэгтэй. Яагаад оруулах хэрэгтэй вэ гэд энэ дээр найрчилсан зохицуулалтыг сайн хийж өгөх хэрэгтэй вэ гэхээр энэ өөрөө энэ төлөвлөлтийн үйл ажиллагааг энэ хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа яагаад гэвэл захиргааны байгууллагын өөрийнх нь идэвхтэй үйл ажиллагаа яах нь захиргаа өөрөөс нь шалтгаалж байгаа байхгүй захиргаа өөрөөс нь өөрөөр хэлбэл за энэ саяны одоо энэ нисэх онгоцны буудал барья гэхдээ яах нь энэтэй холбоотой ямар арга хэмжээ зохион байгуулах вэ? Одоо тэр сонсох ажиллагаа яаж зохион байгуулах вэ? Төслийг яаж танилцуулах вэ? Гарсан юмудыг яаж шийдэх вэ гээл те бүх юунууд нь яах нь наривчлсан журамлагдах хэвээр. Журамлагчиж. Тэгжээж яах нь захиргаа өөрөө яах нь өөрийн идэвх санаачлагаар ажиллах хэвээр. Тэгэхээр энэ өөрөө нэг том соёл захиргааны байгууллагад ийм соёл тогтох хэвээр болчиход байгаа. Энийг тогтоохын тулд тийм наривчлсан дүрм журам тийм загвар юунуудыг маш яаралтай хийж өгмөр байгаа байхгүй. Өмөр тэгжээж энэ манай цаашаа явна. Тэгжээж энэтэй холбоотой асуудлууд яах нь юу шийдэгдэнэ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгөө бас ингээд орон нутагт ч гэсэн бас төслүүд хэрэгжиж штэ. Хот дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг юм уу жишээ авахд. За ингээд харахаар гол юм чи ерөөсөө барилга байгууламжууд их барьж штэ. Тэнгүүт барилгын салбарын эрх зүй асуудлууд хөндөгдөн. Барилгын салбар бол өөрөө хуультай мөн одоо олон тооны захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагддаг ийм харилцаа байгаа. За сүүлийн үед бол манай хууль зүйн дотоод хэргийн ам бол
нийгмийн харилцааг бол одоо журмаар зохицуулахгүй, одоо хуулиар зохицуулах ийм одоо хандлагыг баримтлаад явж байгаа. За ингээд харахаар энэ харилцааг юугаар зохицуулж байна гэхээр за одоо үндсэн хуулиар суурь зохицуултууд байна. Нэмээд хууль тогтоомжийн тухай хууль үйлчилж байна. За гэтэл тухайн хэм хэмжээ өөрөө заавал хууль байх ёстой, хуульд тусгагдах ёстой. Эсвэл хуульд тусгахдахгүй энэ хэм хэмжээ бол журам байхад болох юмаа гэдгийг яаж тодорхойлдог вэ? Тэ ямар одоо ерөнхий одоо суурь шалгуур үзүүлэлтийг ер нь дийлэхтэй ашигладаг бол энэ талаар та бас мэдээлэл өгч. Тий. Их чухал асуулт хөндөгдөж байна гэж би ойлгож байна. Ер нь бол яг сүүлийн миний санаж агаар сүүлийн 3 жилийн хугацаанд бол энэ асуудал их хүчтэй яригддаг болсон тий. Энийг ер нь бол бас ингэж яригдахад нь ч гэсэндээ би бас хувь нэмэр одоо судлаачид бол оруулж ирсэн. Ер нь бол журмын тоог бол багасгах ёстой гэдэг бол зочмын хувьд бол зөв юм байна. Гэхдээ тэнд ч учиртай. Тэ учиртай. Одоо ямар журмыг нь үлдээгээд ямар журмыг нь байхгүй болгоод хууль руу оруулах юм бэ гэдэг дээр гол нюанс байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол юу зарчмын хувьд юу гэж үздэг вэ гэхээр одоо захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдтэй харилцах буюу одоо гадагш чиглэсэн харилцаа гэж бид нар хэлдэг те дотор шүүш гадагш чиглэсэн харилцаа. Гадагш чиглэсэн харилцаанд буюу яг захиргааны байгууллага шийдвэр гаргах тэр одоо ажиллагаа тий тэрэнд чиглэсэн журмуудыг хольчлох хэрэгтэй байхгүй юу? Юу гол шалгуур нь тэр. Тийм гол шалгуур нь тэр. За одоо жишээл юу гэдэг за нэг зөвшөөрөл авъя барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авъя гэж бодоход тэр зөвшөөрлийг олгохын тулд эхлээд тий тэр хуулийн этгээдээс ямар одоо баримт материал шаардах юм. Бүр тэрнээс эхлэх хэрэгтэй бүр одоо процедур чинь. Тэрийг бүр хуульчилдаг байхгүй юу? Одоо баруунд бол бүр айгүй нарийн хуульчлан тий. За ийм хүсэлт гаргана, хэдийн хоногийн дотор гаргана гэдэг юм. Тэр хүсэлтийг хүлээж аваад ингэж судалгаа хийгээд нэг бол ийм шийдвэр гаргана, нэг бол тийм шийдвэр гаргана, нэг бол ингэж шийдэж болно гэдэг юм. Сонгох боломж өгөөд тий. Тэрийг бүгднийг одоо журамлсан тэр зохицуултыг бол хуульд хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. Яг тэгэхээр тэнд нөгөө иргэн хуулийн этгээд ирэх ашиг хөндөгдөх зөрчигдөх магадлал өндөр байдаг байхгүй тий. Тэрнээс бусдаар одоо жишээлбэл норм норматив тий норм норматив жишээлбэл одоо барилгын салбарт гэх юм бол маш олон норм норматив байгаа шүү. Бүр өөрөөсөө тэнд чинь ингээд сайн үзэх юм бол ерөөсөө бараг л бүх юмыг зохицуулсан байгаа тэр норматив. Тэр норм нормативыг мэдээж бүгднгийн хуульд хийж чадахгүй. Ер нь хийх боломжгүй. Хийвэл бас утгагүй болчихно. Тэ ингээд бөө норм норматив хууль үүсэн чинь байж ивэл болохгүй тэ. Тэд нар бол тэр юугаараа журам тэрээрээ тэ дүрмээрээ тэр норм нормативаараа тусдаа явж болно. Бусдаар бол тэр яг шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой процедурыг журмалсан тэр хэсэг бол хуульд байж ах хэрэгтэй гэж ер нь онлын хувьд гэж үздэг байхгүй. Тэгээ би бол яг тэр агуулгаар бол манай холбогдох байгууллагууд анхаараасаа. Сүүлийн үед бол нэлээд тийм механикаар ойлгоод тий ерөөсөө байж болохгүй. Ер нь бүгдийг цэцэлчи бууруулчи байхгүй болгочих гэх юм уу тийм юм яваад байгаа юм шиг үл. Тэр бол бас харцангуй тийм зөв юу биш, ойлголт биш тий. Өөрөөр хэлбэл гол зорилго нь шүү дээ. Тэр төсөл хэрэгжих боломжийг л хангасан эрх зүйн орчныг л яг зохион байгуулах хэрэгтэй. Тэгээ манай Монголын хувьд бол бид нар мэдж байгаа томоохон төсөл ярьдаг. Тэрэндээ хэрэгждэггүй. Аль эсвэл өчнөө иргэдийн эрх ашиг хөндөгддөг. Аль эсвэл тэр захиргааны байгууллага дараа нь гомдол гаргаад тэр төсөл яг нураад унцдаг. Энэ эрсдлийг л яг хаах зорилготой тийм юм байгаад байна. Гэтэл тийм учраас энэ эрх зүйн орчныг нь бид нар салбарын хууль дээр, сайн дэд үтсэн хууль дээр, тэ хот дахин төлөвлөлтийн хууль дээр, байгаль орчны хууль дээр, тэр ашиглалтын том төслүүд хэрэгж болох тэ ашиглалтын хууль дээр гээд чинь шал өөр оролцоотой, өөр ашиг сонирхолтой, өөрийн онцлогтой шал өөр юм шүү дээ. Эдгээр чинь яг нэг хуулиар зохицуулж болохгүй байхгүй. Тийм учраас бид нар тэр салбарын хууль дээр нь яхаа босгож өгөх тийм загвар хэрэгтэй. Тэгээ энэ бол төрийн буюу захиргааны байгууллагын итгэв санаачлал энэ дээр маш их чухал байгаа. Магадгүй ирээд тийм загварууд тодорхой болчих юм бол захиргааны байгууллага албаагчид бас төслийн хэмжилтээ хэрэгжүүлэхэд арга зүйн удирдлага болоод маш энгийн хэлбэр болоод явах юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө шүүхийн хяналтаасаа ургаад одоо иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх юм бол одоо маргаан үүсэх боломж тодорхой байгаа тийм. Тэгэхээр өргөжлүүлээд асуухыг хүсэж байгаа зүйл нь энэ дээр ер нь объектив эрхийн маргаан үүсэх боломжтой захиргааны төлөвлөлтөй холбогдуулаад. Тэгээ сонирхолтой асуудал юм. Ерөнхийдөө бол бид бүхэн мэдж байгаа захиргааны процессын хэрэгцүүд бол субъектив эрхийн хамгаалалт, субъектив эрхийн хяналт дээр суурилдаг. За тэр ч агуулгаар бол манай энэ
одоо өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэрэг шүүгүүдийн шийдвэрлэх тухай хуулийн үндсэн одоо суур зарчим бол тэгж болсон байгаа. Тэрнээс гадна 2016 оны захиргааны хэрэг шүүгүүдийн шийдвэрлэх тухай хуулийн хуулиар орсон нэг одоо шинжилэл бол юу гэхээр сая манай Баясгалангийн хэлдэг объектив эрхийн хяналт буюу одоо хин нэгний эрх ашигын зөрчлийн өмнөөс тийм ээ одоо 3 дахь өөр этгээд жишээ нь одоо шүүхэд маргаан эхлүүлэх боломжийг бол нээж өгсөн. Тухайлх юм бол одоо тодорхой дүрмийн зорилготой төрийн бус байгууллагуудад ч гэдэг юм те. За одоо өмгөөлөгч хүртэл одоо сүүлд нэмэгдсэн өмгөөллийн тухай хуулиараа те. За тэгээд эндээс үзэхэд бол юу гэж нөхөр яг төлөвлөлтийн харилцаанд үүсэж байгаа маргаан дээр бол одоо тэр нийтийн ашигыг төлөөлж хэмжил гаргах тэр одоо механизм бол ажиллах боломжтой. За одоо юу гэдэг хүрээлэн буй орчны асуудлыг хүрээнд ч гэдэг юм уу. Эсвэл бол нийтийн өмчийг хамгаалах асуудлын хүрээнд ч гэдэг юм уу те. Тэр одоо хүрээндээ багтаагаад тэгээд тэр объектив эрхийн хяналт бол явах боломжтой гэж ингэж үздэг. За одоо жишээ нь юу гэдэг манай Монголын захиргааны хэргийн шүүхийн практик дээр бол бас тодорхой олон одоо маргаанууд гарч байгаа. Энэ төлөвлөлттэй холбоотой. Гэхдээ манай дээр бол ихэвчлэн яг тухайн эрхэн зөрчигдсөн иргэн тийм ээ эрхэн зөрчигдсөн хуулийн этгээдүүд өөрсдөө одоо хэмжил гаргаа явдаг. Төрийн бус байгууллагууд бол харьцангуй төлөвлөлттэй холбоотойгоор бол хэмжил гаргаж байгаа нь бол цөөхөн байгаа. Манай практик дээр бол би нөгөө бас ингээд юуны одоо Герман, Австри энэ төргээд улсуудын тэ шүүхийн практик шүүхийн шийдвэрүүдийг бас үзчихсэн. Тэгээ тэн дээр бол яадаг гэхээр Германд бол их тэр хөгжсөн юм билээ. Одоо төрийн байгаль орчныг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага тий энэ төлөвлөлт баталсан үйл ажиллагааг хянуулах шүүхэд ханддаг. Тэр бол ерөөс маш их одоо кейсүүд байт юм билээ. Одоо жишээ нь надад их сонирхолтой санагдсан нэг кейс би энэ Германы захиргааны хэргийн дэд шүүхийн шийдвэрүүдийн бас ботвит юм билээ. Энийг би бас захиалж авсан байхгүй. Тэгээ ингээд үзэж хахад энэ дотор бол төлөвлөлттэй холбоотой хэргийг шийдсэн маш сонирхолтой шийдвэрүүд байна. Тэгээ одоо жишээ нь ингэж хурдны зам тэнд одоо Германд чинь хурдны зам их байна. Тэгээ тэнгууд хурдны зам барих ингээд төлөвлөлт хийгээл одоо захиргааны байгууллага төлөвлөгөө хийн штэ. Тэнгууд за хурдны зам бол тодорхой одоо нэг цэгээс нөгөө цэгт тий очих хэвээр хэдэн километр ч үйт. Тэгээ 100 км ч үйт юм. Тэнгууд тэр 100 км дайраад одоо газар дайрна штэ. Тэгээд нэгж талбаруудыг дайрна. Хууль зүйн агуулгаар бол. Тэнгууд тэр газар дээр жишээ нь хүн одоо хүний өмчийн тий иргэний өмчийн газар иргэний өмч үйл хөдлөхөрөнгө ямар байгаа гэдэг бүх нөлөөллийн шинжилгээг жишээ нь бүрэн дүрэн хийх ёстой. За тэрнээс гадна бүр тэрнээс даваад бүр энэ кейстэй нэг кейстэй бүр сонирхолтой нь яг тэр орчимд жишээ нь одоо амьтны тий одоо амьдрах орчин байна уугүй гэдэг судалгаа хүртэл хийдэг байгаа байхгүй. Тэгээ ургамлын аймаг жишээлбэл тэр замын дагуу одоо тэр ургамлын ховор төрөл зүйлийн тэ ургамлын аймаг энэ байна уу? Бүр тэгж судалгаа хийсэн байна. Тэгээд нэг кейс байгаа байхгүй. Тэр нь болохоор юу гэхээр байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагын хэмжил гаргасан. Одоо нэг хурдны замын төлөвлөлтийг эсэргүүцэж. За тэгээ юу гэж нөхөр энэ нөлөөллийн шинжилгээнүүдэд дутуу хийсэн захиргааны байгууллага. Яг энэ одоо юугаар явах юм бол тэ жишээ нь одоо тэр бүсэд тэр хурдны замд дайрах бүсэд одоо нэн ховор улаан номонд орсон сарсан баг бахын амьдрах орчин байхад тэрийг судлаагүйгээр ингэж хийсэн байна. Хэрвээ энэ замыг тавих юм бол тэр сарсан баг байх бол устдах аюулд орох нэг ч гэдэм те. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо бүр тэр хурдны замыг тавьсан тохиолдолд тэр хурдны замаар өдөрт хэдэн тонны машин явах уу? Бүр тэр тооцоо хийд юм билий. Тэгээ шүүх хийдвэр дээр бичсэн баг. За тэр нь юунд ач холбогдолтой юм бэ гэдгийг харсан чинь тэр машинуудаас чинь нөгөө нүүрс хүчлийн хийнүүд гарна. Тэгээ нүүрс хүчлийн хийний одоо зохист төвшин төвшнийг тэр хурдны замаар барьснаар бол хангахгүй эсвэл их хэмжээний нүүрс хүчлийн хий гарах уу тэр судалгааг жишээлбэл дутуу хийсэн байна ч гэдэг юм те. Тийм үндслээр төрийн бус байгууллага маргасан байгаа байхгүй. Тэгээд шүүх бол тэрийг үзээд мэдээж нөгөө шүүгч чинь тэр чиглэлийн бас мэрэгжлийн хүн биш байна те. Тэнгүүт чинь дахиад хөндлөнгийн экспертүүд томилоод те шинжээч томилоо. За энэ төрийн бус байгууллага ийм агуулгаар маргаад байна. Тэгэхээр яг энэ нөлөөллийн шинжилгээнд энэ судалгаа дутуу хийгдсэн гэдэг нь одоо үнэлтэй юу? Энэ дээр одоо та нар хөндлөнгийн дүгнэлтээ гаргаач гэх юм те. Ийм байдлаар бол юу маргааны шийддэг байхгүй. Тэгэхээр яг тэр хүрээнд бол объектив эрхийн маргаан буюу
нөгөө нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэг хэмжил гаргах. Бусдын өмнөөс одоо их ашигчин зөрчиж жоохон явж чадахгүй байлаа гэж боддог. Тэрний өмнөөс тэр тодорхой зорилго хэрэгжүүлдэг төрөмс байгууллага хэмжил гаргах боломжтой гэж ингэж үздэг. Төрөл агшийн хувьд энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Энэ ялангуяа энэ төлөвлөлтийн зохицуулалт дээр тэр маргаан гарахаас их нь сэргийлсэн тийм зохицуулалт их чухал байдаг. Яагаад гэвэл тэр тухайн төсөл альва нэг шүүхийн маргаан гарчих юм бол нураад унчих тий цаг хугацаа алдах тийм учраас тэрнээс одоо сэргийлэх тийм баг үндсэн гол зохицуулалт нь энд төвлөрдөг. Энд одоо жишээлхэд тэр оролцогч нар тухайн төслөө танилцуулаад бүх оролцогчдыг яах нь чуглуулад тэгээд энэ дээр яах нь хиний эрх ашиг яаж хөндөж байгаа тэр болгоныг яах нь ярьдаг. Тэр болгоныг одоо төсөл энэ гүйцэтгэгч төсөл зохион байгуулсан хүн танилцуулаад одоо жишээлхэд тэр байгаль орчин чиглэлийн ч юм уу аль эсвэл тэр дэд үтсийн чиглэлийн захиргааны байгууллагууд яах нь тэр хуулийнхаа юунуудаа энэ төсөлтэй холбоотой хуулийн хэрэгжилтэй яах нь яриад энэ болохгүй энэ болж чинь тий мөн иргэд бол яах нь бидний эрх ашиг ингэж хөндөж чинь тий одоо миний эрх ашиг одоо миний газар эзэмших эрхийг ингэж хөндлөө тий гэр мэтлэнгээр эднэрээ хоорондоо тийм хилцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ бол маш чухал. Энэ хилцүүлийн ашиглагдал нь бол ердөөсөө дараа нь ямар нэгэн маргаан гарахаас яах нь сэргийлж байгаа. Хэрвээ тэр хилцүүлэгт урилга өгөөд мэдгдэл өгөөд байх ирээгүй бол яах нь тэр марх ирэхээ алдна. Яг бол тэр энэ зорилго нь бол энэ ямар ч маргаангүй энэ төсөл яах нь хэрэгжих орчныг бүрдүүлэх зорилготой учраас. Тэгэхээр хэдийн хэмжээний тэр юу хилцүүлгийг төслөө танилцуулж байна. Танилцуулга гарах хэмжээ хэдийн нарийн явж байна. Дараа нь хилцүүлэг хэдийн хэмжээтэй сайн зохион байгуулагдж байна. Тэрнээсээ хамаарат яах нь дараа нь яах нь маргаан гаргах боломжийг яах нь бүгднийг яах нь хаадах. Тэгэхээр одоо энэ түүнээс бол гэрээ захааны акт тэмдэгтээ бол тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ зохицуултыг одоо бид нар бол тухайн салбарын хуулийн дээр нь яах нь энэ хилцүүлэг танилцуулах энэ ажиллагааг яах нь маш тийм сайн чанартай хийж өгөхөөр тийм навьжлан зохицуултыг илүү хийж өгөх хэрэгтэй байгаад байна. Тэгэлгүй яг яа харахгүй тэгж одоо хийж өгөхгүй бол одоо нөгөө хилцүүлэг зохиож гинэ гэдэг агуулгаар ерөнхийдөө зар тараад одоо тэгээ нөгөө яг эрхэн зөрчигдөд байгаа иргэн тэр одоо зарыг нийтэд мэдээлсэн гэдэг утгаараа мэдсэн болох хэвээр болчиход байдаг. Тэгтэл яг нөгөө тэр хүн эсвэл хуулийн этгээд нөлөөлөх гээд байгаа бол магадгүй мэдэгдээж одоо ингэ санаа бодлыг сонсох юм бол маргаан гарахаас л урьдчилан сэргийлэх гэдэг юм шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо тэгвэл захиргааны эрх зүйн одоо энэ захиргааны төлөвлөлтөн дээр бид нэр одоо шүүх өөрөө хяналтаа хийхдээ ухаалаг болон оновчтой байдлаас нь хэр одоо нөгөө нэг хянах боломж нь өөрөө байдгийм бэ. Одоо жишээлбэл салбарын хууль тогтоомжтой ингэж нийцсэн энэ агуулгаараа процессыг зөрчсөн байна гэж дүгнэх боломжтой тий. Гэхдээ эцсийн үр дүндээ энэ төлөвлөлт өөрөө ухаалаг биш байна. Эсвэл оновчтой төлөвлөлт болоогүй байна гэж дүгнэх боломж өөрөө хэр байдаг вэ? Энэ дээр та бүхний байр суурь ямар байгаа вэ? Хүртэн агшаа. Тий, боломжтой. Одоо боломжтой гэж хэлж болно. Яг нь захиргааны актын тухайд бол яадаг вэ гэхээр нөгөө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явж штэ. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үндсэн гол зорилго бол юу гэж үздэг вэ гэхээр тэр нөгөө тухайн захиргааны акт тодорхой зорилгодоо нийцсэн үү те бодит нөхцөл байдалд тохирсон уу гэдэг нөгөө тэнцвэрийн зарчмын асуудлууд байгаа шүү дээ. Тэрийг бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээжтний захиргааны байгууллага бол хянана гэж юу онлын хувьд ингэж үздэг. Шүүхийн хяналт бол илүү эрх зүйн шинжтэй хяналт тий. Одоо хуульд нийцсэн үү гэдэг хяналт. Гэхдээ яг төлөвлөлтийн хувьд бол түрүүн одоо хэлсэн маш олон тийм өөр хоорондоо тий эсрэг ашиг сонирхлуудыг нийлүүлэх зохицуулах асуудал байдаг учраас тэнд яг саяны хиний баясгалангийн асуудаг тэр төлөвлөлт өөрөө ухаалаг байсан уу? Төлөвлөлт өөрөө оновчтой анхнаасаа оновчтой тэ хийгдсэн үү гэдэг тэр хяналтыг бол төлөвлөлтийн харилцаанд бол шүүх хийх боломжтой гэж ингэж үздэг. Тэр өөр хийн. Тэгээ одоо жишээ нь хийжсэн тэр талаар дүгнсэн тэ шүүхийн шийдвэрүүд бол манайд бас гарсан байна. Тэр яг төлөвлөлт өндөр хөгжсөн барууны орнууд ч гэсэн маш ихээр гарсан байна. Ер нь бол тэ одоо жишээ нь энэ одоо за одоо юу гэдэг хот дахин төлөвлөе тэ хуучин
байгаа барилгуудыг буулгаад шинээр одоо орон сууц хүн амьдрах боломжтой орон сууц барья гэхэд тэр төлөвлөгөө өөрөө тий оновчтой байна уу? Одоо жишээлбэл тэр хүний амьдралд тий хамаатай хэрэгцээтэй бүх зүйлийг нь одоо жишээлбэл зөв нэг дор төлөвлөж чадчихуу тий тав тухтай амьдрах тэр орчин ингээд бүрдүүлэх хэмжээний төлөвлөлтөөрөө боловсруулагдсан уу. За тэгээд түрүүн манай одгэрл багш хэлдэг яг тэр төлөвлөлтөнд тий яг эрх ашиг нь хөндөж байгаа бүлгийн оролцоог хэр хангасан бэ? Тий ойлгуулж чадсан уу? Жишээлбэл одоо манад бас нэг асуудал бол ингээд өөрөө захиргааны байгууллага хийх гэж байгаа юм а хүмүүст ойлгуулж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэр хилцүүлгээ хийхгүй гэсэн үг шүү дээ өөрөөр хэлбэл тий. Тэгээ тэрийгэ хийсэн үү? Хүмүүстээ ойлгуулсан уу? Энэ ч өөрөө бас төлөвлөлтийн ухаалаг байх нэг одоо суурь нөхгүй тий. Гэт гих мэтлэнгээр тэр бүх одоо асуудалт бол захиргааны иргэн шүүх дүгнэлт өгөх боломжтой. Гэхдээ мэдээж нөгөө талууд тэр агуулгаар тий бас маргах ёстой. Тэгвэл нөгөө шүүх санаачлагаараа бас тэгээ талуудын маргаагүй асуудлаар тэр бүр бүхэлдэн дүгнэлт хийгээд ээж болох боломжгүй тий. Тэгэхээр талууд тэр агуулгаар маргаж байгаа тохиолдолд бол заашгүй шүүх бол тэнд эрх зүйн дүгнэлт хийж явах хэрэгтэй. Их боломжтой гэж үздэг. Тий. Бид нар өмнө бол нөгөө төлөвлөлтийн асуудлаар төлөвлөлт одоо ямар төслүүд дээр аль салбар дээр хэрэгжих үү, төлөвлөлт ямар ач холбогдолтой энийг зөв хэрэгжилж чадах юм бол иргэд олон нийтийн эрх ашигыг бол хамгаалж чадах юм одоо арга хэрэгсэл юмаа гэдэг талаар онлын үндэслэлтэй мөн практик жишээ авч байгаад бас ярилцсан байгаа. Захиргааны ерөнхий хуульд төлөвлөлтийн бүлэг одоо ингэж хуульчлагдсанаас хойш бараг 10 жил 10 дахь жилдээ золгож штэ. Хараад байхад Монгол улсад бол маш олон юм бүтээн байгуулалтын төслүүд бол эрчимтэй хийгдэж байна те 14 мега төсөлч гэдэг юм уу мөн одоо зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй аймаг орон нутгуудад хүртэл төсөл хэрэгжээд явж байна. Гэтэл төлөвлөлт маань хангалттай хэмжээнд хэрэгжиж чадахгүй байна. Чадахгүй байгаагийн гол шалтгаан, учир шалтгаан нь юу байна? Цаашдаа бас яавал дээр үү гэдэг дээр таны санал ямар байгаа вэ? Энэ захиргааны ерөнхий хуулийн дээр төлөвлөлтийн ерөнхий загвар баримтлаас зарчмууд нь яг нь хөөцлөгдсөн л да. Өөрөөр хэлбэл одоо төлөвлөлт гэдэг чинь төсөл байхгүй юу? Олон хүний эрх олон одоо төрийн байгууллагууд болно, иргэд төрийн бас байгууллагууд олон этгээдийн ашиг сонирхлыг яах нь хөндсөн юм төсөл яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Энэ олон хүний эрх ашиг 100 гаруй хүний эрх ашиг хөнөгдөөд ирэхээр нөгөө акт гэрээний зохицуулалт яах нь хэрэглэх зохимжгүй болоод ирдэг байхгүй. Зохимжгүй болоод ирдэг. Тэгэхээр энийг яаж зангидах вэ? Хамгийн гол нь нөгөө төслийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө төслөө хэрхэн танилцуулах уу? Одоо энэ жишээлбэл төрийн албан агчид одоо газрын албанд тий одоо эрчим хүчний газарт энэ төр гээл тий зөвшөөрөл авна шүү дээ. Гэх мэтлэнгээр одоо яаж иргэдэд яаж танилцуулах вэ? Дараа нь энэ нөгөө сөрөг эрхэн зөрчигдсөн одоо хуулийн зөрчилтэй хэсгүүдийг яаж яах нь гаргаж ирэх вэ? Дараа нь тэрийг хилцүүлгээр яах нь яаж шийдвэрлэх вэ? Тэгээд эрх үүргийн харилцаа хамаар хин хариуцлага хүлээх юм. Хин тий эрхэн зөрчил хин хариуцах ингээл тий. Энэ бүх юм чинь нэгтгэж тэр төсөл яах нь. Тэгэхээр эн чинь тэгээд төслийг яаж өөрчлөх вэ? Яаж хүчингүй болох вэ гэдэг нэг 5 6 заалттай тийм бүлэг байгаа. Энэ ерөнхийн нэг шатна. Тэгээ энэ маань амьдрал дээр ямар ч төсөл хэрэгжсэн яах нь хийгдэл واخгүй. Мэдээж нэг төсөл хэрэгжүүлэх тэрийгэ танилцуулаад тэрийг төрийн байгууллаганд танилцуулаад яваал тий. Тэгэл яаж хийж байгаа шийддэг шүү дээ. Мэдээж ингээд тэн дунд хүний хувийн өмчтэй холбоотой асуудал хөндөгдөх юм бол энэ чинь үндсэн үйл ирэх. Тэрийг зүгээр хайж болохгүй шүү дээ. Нэг хүний ч гэсэн тий тэр хүн гомдол шүүхээр гомдол гаргаал яах нь. Тэр төслийг чинь зогсооч. Саад уулна тий. Тийм учраас тэрийг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тийм нөгөө саадгүйгээр явах тийм зориултаа зохицуулалт. Гэтэл одоо манай Монголын практик дээр энэ ерөнхий хуулийн зохицуулалт маань хэрэглэгдэхгүй юм л да. Хэрэглэгдэхгүй байна. Яагаад гэвэл тэгэхээр бид нар бол ямар ч гэсэн төслүүд янз янзын төслүүд ингээл хэрэгжүүлнэ гээл тэн дундаас яаж хийж байгаа л нэг 10 төсөл зарлаа гэж яаж хийж байгаа л нэг 2 3-ын хүчээр хэрэгжүүлж байна л да. Хүчээр тэгэл цаад нэг 60 70% яах нь нуржуунал тий. Ийм байдалтай яваад байгаа байхгүй. Ийм байдалтай яваад байгаа. Саяны энэ зохицуултууд бол амьдрал дээр байгаа юмыг л яах нь нэг эмх цэгцэнд дистралтанд оруулах гэм зорилттой байгаад байгаа. Тэгээд энэ маань ягаад
энэ хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байна гэхээр энэ төрийн байгууллагуудын итгэв санаачлахын одоо зайлшгүй холбоотой байгаа даа. Тэгэхээр энэ одоо ялангуяа одоо гудамж одоо хот дахин төлөвлөлт ч юм уу те одоо ашигт малтмалын ч юм уу те ийм Монгол улсад байнга олон хэрэглэгддэг ийм төслүүд дээр бид нар ийм ерөнхий загварыг гаргамаар байгаа байхгүй. Яг энэ төсөл хэрэгжүүлээ одоо гудамж төсөл одоо дэд бүтц зам энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд одоо энэ төслийг ингээд төрийн байгууллагуудад ингээд танилцуулаад тухайн газар чөлөөлж байгаа иргэдэд танилцуулаад тэгээ хооронд нь тэр гүйцэтгэгч компани төрийн байгууллага иргэдийн хооронд харилцан эрх үүргийн хамаарлын. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр салбарын хуулийн дээр нь хийх хэрэгтэй. Яг гэвэл захиргааны ерөнхий хууль ерөнхий араан байдэ. Тэгэхээр салбарын хуулийн дээр яах нь найрчилсан одоо энтэй замтай холбоотой тим төрийн албаагчд оролцсон тим газар чөлөөтэй асуудал яана гэлтэй жишээ салбарын хуулийн дээр л байгаа байхгүй. Тэгэхээр яах нь салбарын хуулийн дээр яг энэ юугаа ингээд процедураа ингээд найрчилсан зохицуулалт хийж өгмөр байгаа байхгүй. Энэ чинь дандаа процедур. Шийдвэр гарах ажиллагаа байхгүй. Найрчилсан дистралын яагаад практикээр хийдэг зохицуултууд гэхдээ энийг нэг цэгцсэнд оруулах л арчлага. Тэгээ төрийн албаач жоох идэвхтэй ажиллах тал яах нь энэ хэрлэгдээд явчих боломжтой байгаад байгаа. Гэтэл одоо бид нар хийж чадахгүй байхгүй. Яагаад чадахгүй вэ гэхээр энэ салбарын хууль хөгжих бололцоо байхгүй болчихно. Одоо л шинэ төлөвлөлтөн дээр анхаар. За энэ дээр тэр сонгох боломжууд мэдээж тэр захиргааны байгууллагууд байна. Тэр маргаан жишээл энэ дээр хилцүүлгээ явж байгаа яах нь оролцогч болгон одоо эрх ашиг өндөгж байгаа сөрөг санал гаргадаг. Одоо миний одоо газрын эзэмших эрх яах нь хөндөгч байна гэх тэ. Энийг яаж шийдэх вэ? Янз янзын арга зам байж болно. Өөрөөр хэлбэл за энэ иргэн доржийн эрх хөндөгч байна. Газрын эзэмших эрх хөндөгж байгаа учраас энийг бол яах нь шийдэхийн тулд эхлээд юу яа? Бүгдээрээ төсөлдөө яах нь юу яач? Өөрчлөлт оруулж болно. Төсөлдөө өөрчлөлт оруулж болно. Мөн нэмэлт яах нь үйл ажиллагаа зохион байгуулж болно. Аль эсвэл яах нь нөхөх болгоор олгож болно. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ ажиллагаа зохион байгуулж байгаа хүн хэрэг зэрэг тэр иргэнтэй харьцаж төслөө танилцуулж яаж ажилласнаас яах нь энэ асуудал гарч байгаа байхгүй яаж ажилласнаас. Тэгэхээр дээр нь тэр иргэний одоо тэр сөрөг саналыг шийдвэрлэх тэр боломжуудаа яах нь хэр зэрэг яах нь хэрэгснээс бас болж байгаа. Энэ дээр магадгүй маргаан гарч болно. За одоо миний энийг одоо ингэж ингэх байсан ингэчлээ. Одоо ингэх боломж байсан энэ төсөлтөө ийм нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан ч юм уу гэтэл одоо энийг үнэ хүчээр шийдсэн ч юм уу гэх юмшлэнгээр маргаан гарч болно. Гэтэ энэ дээр бол яах нь мэдээж энэ маргаанууд нь яах нь болж өгвөл тэр нөгөө хилцүүлгийн явцдал яах нь шийдэгдээд явчих хэрэгтэй байхгүй хилцүүлгийн явцд. Магадгүй тэр төрийн бус байгууллага ч юм уу тэр хилцүүлэг зохион байгуулахдаа за ийм асуудлаар энэ төрийн бус байгууллагууд явдгийн шүү. Тэднийг энэ хилцүүлэгт оруулъя. Энэ дээрээ яриг хэрвээ тэгэхээр энэ дээр нөгөө хилцүүлгийн явцад сөрөг санал болгоныг л яах нь шийдэх хэрэгтэй байхгүй. Хэрвээ сөрөг санал болгоны цаана хуулийн зөрчил явж байгаа шүү дээ. Гарсан дүн зөрчил. Хэрвээ тэрийг шийдэхгүй явах юм бол маргаан гараа явчихдаг. Маргаан гараа. Бидний ч одоо энэ төлөвлөлтийн зохицуулч нар маргаанаас л сэргийлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр тэр захиргааны байгууллагууд ч гэсэн тэр төслийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд ч гэсэн өөрсдөд нь яах нь тодорхой одоо тэр төсөлтөө өөрчлөлт оруулаад төлөвлөлтөө яах нь илүү босронгуй болгох тэр боломжууд нь бол яах нь байгаад байна. Амьдрал дээр ч гэсэн одоо манай нийслэл хойс төлөвлөж байгаа энэ төслүүдийн өрөөнд бол иргэд мөн одоо нөхөх олгорын асуудал төр нэлээд бас маргаан гаргаад ингээд өрнүүлээд явж идэг л та. Энэн дээр бол нөхөх олгор гэж бол манай үндсэн хуулинд заасан байгаа. Гэтэл яг шудрах нөхөх олгор авах хэрэгтэй гэдэг үг бол 16-гийн 3 дээр бол бас заагаагүй байдаг. За би юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нөгөө төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлохдоо шудрагаас хууль дэдлэгээс ардчилсан хүн нэр хэрэгчлөө гэд заасан байгаа шүү дээ. За энэ хүрээнд холбогдуулаад нөхөх олгор нь өөрөө шудрах байх ёстой гэдэг энэ одоо зарчмыг хангах ёстой гэж ингэж боддог. Энэн дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Тэг ер нь альва эрх зүйн хэм хэмжээг тийм ээ тухайн тохиолдолд одоо кейс болгон чинь өөрөө байгаа шүү дээ бас тий. Тэгэхээр тухайн тохиолдолд тайлбарлан хэрэглэхэд тий бид нар хуульчид мэдж байгаа тодорхой одоо арга техникүүд хэрэглэгддэг.
Тэ. За тэнгууд одоо сая та хэлж байна. Үндсэн манай Монгол Улсын үндсэн хууль дээр нөхөх олгорын тухай бол асуудал байгаа. Одоо жишээл газрыг дайчлаа аваад хураа авах юм бол тэ нөхөх олгор бол олгоно гэсэн үндсэн одоо заалт үндсэн зарчим бол байж байгаа. Гэхдээ шударга нөхөх олгорын тухай заалт байхгүй байна гэдэг тэ. Тэгвэл энэ дээр жишээ нь текстийн хувьд одоо тухайн хэмжээг үгчилсэн байдлаар ингээ аваад үзэх юм бол тэр шударга байх тухай ойлголт бол үнэхээр тийм үг байхгүй байна. Гэхдээ бид нар одоо хуульч нар хэм хэмжээг тайлбарлахын тулд за энэний цаана жишээлбэл тий одоо системчилсэн тайлбар явах уу, логикийн тайлбар явах уу, тий эсвэл одоо зорилгын талаас нь тайлбарлах уу, энэ төргээд бид нар ингээд олон талаас нь тухайн хэмжээг тайлбарлах таардаг тий. Тэнгүүд одоо жишээ нь энэ тохиолдолд бол яг бид нар зарчмыг татаж авчрах хэрэгтэй. За одоо таны дөрөв хэлсэн үндсэн хуулийн 1-2-т байгаа тэр шударга усны зарчим тий төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. За тэрийг нэгдүгürt холбож болж байна нэгдүгürt. Хоёрдугаарт ер нь энэ одоо эрх зүйн ойлголтын хувьд тий нөхөх олгуур гэдэг эрх зүйн ойлголтын хувьд дэлхийн нийтэд тэгээ түгээмэл хөгжсөн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ямар зарчим байдığım бэ гэдэг бид нар харах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд яг ингээд судлаад үзэхээр нөхөх олгууртай холбоотой асуудлыг ингээд судлаад үзэхээр хамгийн чухал хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол тэр шударга нөхөн олгорын зарчим байдаг. Тэгээ энэ хүрээнд нөгөө манай Монголын хуульчдын холбооны захиргааны эрх зүйн хороо гэдэг ингээд би ажиллаулдаг тийм. Хуульчдын холбооны захиргааны эрх зүйн хороо, нээлттэй нийгэм форум энтертэй хамтраад бид нар нэг хэлцүүлэг хийж эрдэнэ шиг та өөрөө бас сууж илүү яалаа. Ямар агуулгатай гэхээр энэ газар чөлөөлөлттэй холбоотойгоор үүсэт байгаа практик тий шүүхийн практик одоо захиргааны байгууллагууд байж байгаа бэрхшээлтэй асуудлууд энэ төргээ бид нар хилцчихсэн байхгүй. Тэн дээр яг манай нэг би одоо нөгөө юугийн санахгүй судлаач нарынх нь яг тодорхой нэрүүдийн санахгүй яг тодорхой судлаач нар орж ирээд энэ газар чөлөөлөлттэй холбоотой нөхөх олгорын асуудлыг хөндөж ярьсан байхгүй. Тэгээ тэн дээр судлаач нар бол маш чухал яг оновчтой санаа дэвшүүлсэн нь юу гэхээр одоо энэ манай Монголд тий шударга нөхөх олгорын зарчмыг л одоо яг бэхжүүлэх хэрэгтэй байна гэдэг яг саналыг хэлчихсэн. Тэгээ би дотроо тухайн үед хэлцүүлэгт ороод за энэ нь бол яг чухал асуудал шүү тий гол пункт нь энэ байгаа шүү. Тэгэхээр энэ бол маш чухал. Тэгээд энэ шударга нөхөх олгорын миний хэлэх гэдэг санаа юу гэхээр хэдийгээр үндсэн хуульд тийм үгчлэн тийм бичээгүй ч гэсэндээ өөрөө одоо олон улсын тий хүлээн зөвшөөрсөн зарчим, эрх зүйн үндсэн зарчим, за манай үндсэн хуулийн 1-2-т байгаа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим энтрэж гэсэндээ бодсон ингээд системчлсэн байдлаар холбоод аваад үзэх юм бол тий яг шударга нөхөх олгорын зарчим бол манад бол байж байгаа тий гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо үндсэн гол санаа нь бол юу гэхээр эн чинь би бас түрүүн товч цус хэлж ирсэн те ингээд за газраа чөлөөлөх гэж байгаа газраа өгөх гэж байгаа хүмүүсийн хувьд бол нэг үн хэлээд идэг. Тий. За газрыг нь авах гэж байгаа хүн бас нэг үн хэлдэг те. За төрийн байгууллаганд эсвэл нэг шал өөр үнэлгээ гаргаад ирдэг ч юм уу те. Ингээ үнэлгээн дээр ингээ зохирохгүй зохицохгүй байгаа тохиолдолд бол тэрийг ерөөсөө хаалгах юм юу гэхээр яг зах зээлийн те бодит үнэлгээ нь хэд юм бэ? Энэ одоо газрын тухайд энэ үйл хөдлөлт хөрөнгөний тухайд ч юм уу те. Тэгэхээр тэрийг яхахын тулд нөгөө үнэлгээний бас олон аргачлалууд байт юм билий. Тэр хэлцүүлэг дээр бас үнэлгээний компаниуд орж ирж байсан байхгүй тий. Тэр олон аргачлалууд одоо жишээл харьцуулж болох объектууд тий байна уугүй юу. За тэгээд байршил нь ямар юм тий. Тэр байршилд энэ яг ижил хэмжээний объект ямар үнэтэй байгаа юм. Тэр байршилд ямар үнэтэй байгаа юм. Яг энэ байршилд ирэхээр тэр зах зээлийн үнэлэмж нь өсөх юм уу буурах юм уу тэргээ тий. Айгуу тийм нарийн бас тооцоолуудыг хийгээ. За тэгээд тэр объектив за яг зах зээлийн бодит үн бол ийм байхаар юм биш үү гэж тий гаргаж ирж тавьдаг. Тэгэхээр тэр бол хамгийн шударга байхгүй. Тэрнээс илүү үнэхээр зах зээлийн бодит үнэлгээ гаргаж ирчээд байхад тэрнээс илүү жишээлбэл үсээд ах юм бол өөрөө тэр бол боломжгүй тий. Тэгэхээр энэнийг бол эцсийн бүлэгт бол маргаан үүслэх гэхэд энэ үнэлгээтэй холбоотой маргаан үүслэх гэхэд яг шүүхэл одоо хагална. Тэгэхээр шүүхийн практикаар энэ шударга нөхөн олгорын зарчим өөрөө бас их бэхжиж явах ёстой. За тэгэхээр дараагийн асуулт одоо нөгөө төлөвлөлтөөсөө ургаад одоо ингээд эргэн хуулийн этикеттэй захиргааны гэрээ цаашаа байгуулж штэ тийм ээ захиргааны гэсэн төлөвлөлт хийсний үндсэн дээр. Тэгэхээр энэ захиргааны гэрээ байгуулахад анхаарах ёстой асуудлууд юу нь юу байгаа вэ та бүхний бодлоор? Яг ингээд төлөвлөлтийг одоо нэг жишээ би харж ирсэн байна. Гудамж төлөвлөлт гэдэг.
Гудамж төлөвлөлт гэдэг. Тэн дээр ингээд ердөөсөө гудамж төлөвлөлтийг яаж хийх вэ те? Ингээд төсөл зураг нь юу байх вэ? Эндээс ямар байгуул захиргааны байгууллагуудаас ямар шийдвэр гаргах вэ? Ямар гэрээ байгуулагдах вэ те? Тийш тэгж байгаа бүр ийм зузаан юу болгоод тэгээд тэр хилцүүлэг хийсэн бүх юмудаа ингээд цуглуулад тэрнтэй холбоотой захиргааны актууд гэрээнүүдээ ингээд юу яагаад тэгээд эцэст нь яах нь тэн дээр яах нь шийдвэр гаргадаг. Тэр нь өөрөө ингээд том юу бодоод ингээд ордорч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр төлөвлөлт гэдэг бол маш олон шийдвэрүүдийг яах нь зангидсан тийм яах нь тийм шийдвэр байдаг. Зангидсан тэн дээр бол одоо жишээлхэд гудамж төлөвлөлт гэхтэл одоо эрчим хүчний асуудал байж гэн, газар зохион байгуул газрын асуудал байж гэн, зам харилцааны асуудал байж гэн, хогны асуудал байж гэн гэл тэ. Тэр болгоно яах нь шийдэгчээж яах нь тэр их олон шийдвэрүүд яах нь нэгтгээд гарсны дараа ингээд тэр төсөл яах нь батлагдаад төлөвлөлт яах нь батлагддаг. Тэгэхээр бид нэр яг энэ олон шийдвэрүүдийн дистралыг тогтоох хэрэгтэй. За эхлээд ямар шийдвэрүүд, ямар юу явах вэ, яаж явах вэ те бүх юм тодорхой алхам алтмаар ингээд хийгдээд тэгээд тэр нь яах нь цогц болгоод ингээд за ингээд бүх юм ингээд ойлгомжтой боллоо, бүх хүний асуудал танилцуулаад те энэ их ашиг өндөгцөн бүх хүнтэй ярилцаад ингээд шийдэгдлээ гэдэг яах нь тийм цогц арга хэмжээ яах нь энэ төлөвлөлтийн цаана яригддаг байна. Тэгэхээр тэгснээ дараа энэ яах нь гар үсэг зураад hirч байгаа. Тэгээд дараа нь энд өөрчлөлт оруулах энийг хүчингүүд болгох тэр зохицуултууд нь яах нь энэ бүх юм шийдэгдсэний дараа яах нь. Түүнээс дутуу хийх юм бол яах нь. Энэ ч дараа нь ингээд гараад ирж штэ. Магадгүй энд оролцогч ингээд иргэнд яах нь. Ийм хилцүүлэгт оролцооч ингээд тантай холбоотой асуудыг энд яригдаад энэ гудамж төсөлтөөр яах нь. Энэ гудамжтай холбоотой асуудыг ингээд шийдэж чинь гэдэг. Нөгөө иргэн өгсөөр байтал оролцохгүй бол яах нь. Тэр хүн гомдол гарах хэрэгтэй яах нь. Нэхэмжил гарах хэрэгтэй алдчихдаг. Манай хуулийн төсөл дээр тийм зохицуулт байгаа. Тэгэхээр энэ хамгийн гол тэр төслийг л яах нь. Нийтийн эрх ашигыг хүндсэн тэр төслийг явуулах хэрэгцээ орчин яах нь. Бүгдүүлэх зорилготой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тий, тэгээд юу багшийн хэлсэн дээрээс сая санахад бол энэ гэрээ, тий захиргааны гэрээ маш сайн боловсруулагдсан жишг гэрээ байх хэрэгтэй. Байгаад бид нэр ингэ ярьдаг байхгүй. Тийм гэрээний юу одоо тий үлгэр жишээ ингэж гаргах юмсан. Тэр айгүй чухал. Одоо жишээ нь одоо практик дээр юм байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гэдэг шүү дээ. Тэнгүүд эн чинь нөгөө манай Улаанбаатар хотод хийгдэж байгаа дахин төлөвлөлтүүд те дахин барилгажуулах төслүүд бол яг тэр хууль дээр хийгдэж байгаа те тэр хуулийг зохицуулж байгаа энэ хэлцээ. Тэнгүүд нөгөө хоёр гэрээ байгаад байгаа байхгүй. Практик дээр хоёр талт гэрээ, гурван талт гэрээ гэдэг. Манай хуульчид бүгд тэр мэдж байгаа. Тэнгүүд энэ шатлсан харилцаатай энэ хоёр гэрээ эхлээд хоёр талт гэрээ байгуулагдаад албачих юм бол гурван талт гэрээ рүү ордог. Хоёр талт гэрээ байгуулагдаад бол гурван талт гэрээ рүү орохгүй. Тэгээ гурван талт гэрээ гэдэг нь юу гэхээр иргэн нөгөө одоо хуучин барилга чөлөөлж өгч байгаа. Төсөл хэрэгжүүлж байгаа компани тэгээд засаг дарга, нийслэлийн засаг дарга гурван ингээд гурван талт гэрээ байгуулж байгаа байхгүй. Тэр үндсэндээ бол нөгөө тэр дахин барилгажуулах талбай дээр чинь бол энэ захиргааны байгууллага өөрийнхөө одоо тэр бүтээн байгууллага чиг үүргээ тэр төсөл хэрэгжүүлэх компани руу шилжүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ тэр компани чинь эхлээд иргэнтэйгээ гэрээ байгуулж байгааг нь хоёр талт гэрээ. Тэгээд тэр нь амжилттай болсон бол гурван талт гэрээ. Одоо бол практикээр тэгж яваад байгаа. Гэтэ би бол одоо энэ чиглэлийн маргаан за жишээлбэл хоёр талт гэрээний маргаан бол манай захиргааны гишүүдээр ирэхгүй. Тэгээ ирэхгүй. Гурван талт гэрээний маргаанд ирж байгаа байхгүй. Тэнгүүд гурван талт гэрээ авч үзэхэд бол заавал эхлээд хоёр талт гэрээ байгуулагдсан байх шаардлагатай гэж байна. Тэгээ ингээд энэ хоёр гэрээгээр тэ шийдэж байгаа асуудал нь юу юм бэ гэдэг ингээд харахаар бас жоохон дутууд байлмаг. Тэгэл тэрнээс болоод нөгөө асуудлаа сайн бүрэн дүрэн зохицуулж чадаагүй учраас талууд яванд маргаа үсээд яваад байгаа. Тэгэхээр хот гэрлөгчийн хэлдгээр яг бүх юм ингээд тал талаас нь хараад тэгээд сайн асуудлыг бүрэн дүрэн шийдвэрлэх үз. Тэ тийм юм жишг гэрээтэй болох хэрэгтэй. Тэгээ миний зүгээр бодож байгаагаар заавал тэгж 2 3 талт гэж ингэж 2 шат дамжин гаргахгүйгээр үндсэндээ ерөөсөө 3 талт гэрээгээр тэ асуудлаа харилцаануудаа зохицуулаад жишээ нь одоо юу гэдэг юм захиргааны байгууллага ямар үүрэгтэй тэр гэрээний давуу тэ төсөл хэрэгжүүлэгч компани ямар үүрэгтэй иргэн ямар үүрэгтэй гэдгээ нэг мөс шийдвэрлэмээр байгаа байхгүй миний одоо харж байгаа. Үнцэг бол тэгээ тэнцэнээс үүдэлтэй их маргаанууд бол захиргааны гишүүдээр ордог. Тийм байна. Тийм. Энэ ялангуяа хилцүүлгээ сайн зохион байгуулах юм бол яах нь энэ оролцогчдын нөгөө эрх үүргийг тодорхойлж байгаа хэрэгтэй.
Тий. Төсөл батлахын өмнө, төлөвөө батлахын өмнө яг нь оролцогчид ямар эрэхтэй орж байгаа, ямар оролцогч нь ямар үүрэгтэй орж байгаа. Тэр эрх үүргийн харилцаа нь маш тодорхой болчихоод байна. Тэгэхгүй хин юу хариуцаад байгаа бүү мэд те. Тэгэнгүүт нэг захиргааны байгуул болохоор ингээ хайчдаг. Тэгээ эргээ харахаар тэнд яах нь. Нэг гүйцэтгэгч компани 92 хоорондын маргаан боловч хуурдаг. Тийм байж болохгүй. Тэгэхээр энийг яг ингээд хараад за энэ дээр яг захиргааны байгуул ийм үүрэгтэй оролцсон шүү. Яг гүйцэтгэгч компани яг ийм үүрэгтэй оролцсон шүү. Иргэн бол яг ийм шүү гэд бүх юм тодорхой. Энэ төлөвлөлтийн гол зорилго нь тэр. Тэгээ тэрийг яг гэрээнүүд дээр зааж өгөөд энэ гүйцэтгэгч ирэх юм бол ийм тий юугаа яах юм бэ? Хариуцлага хүлээх юм байна. Иргэн бол ингэж хариуцлага хүлээх юм байна гэдэг нь яах нь. Тэгэхээр энэ дээр бол тэр яг гэрээ бол яах нь өөрөө тэр төлөвлөлтөд оролцогчдоо хоорондын харилцааны бол маш чухал үр гүйцэтгэж байгаа. Тийм зохицуулалт. Тийм тэгэл одоо жишээ нь иргэн бол юу гэдэг вэ? Би хугацаанд тий шинээр барьсан байранд ормоор байна тэгэл гомдно. Тэнгүү чин төсөл хэрэгжүүлж байгаа компани юу гэдэг вэ? Захиргааны байгууллага руу буруугийн асуудлыг явуулцдаг байхгүй. Тэр жишээ нь хугацаанд манад зөвшөөрлөө олгоогүй, бичиг хүчний хаа зөвшөөрлөө хугацаанд олгоогүй. Энд газар доогуур те дулааны сухамжуулжээ захиргааны байгууллага төрүүлж тэрийг хийх хэрэгтэй байсан чинь тэрийг хийгээгүй учраас манай байрлал одоо хугацаа оройтсон. Тэр учраас би одоо таныг хугацаанд оруулах чадахгүй байж гэх юм уу те. Ийм арганууд амар их гардаг. Тэгэхээр яг хин од гэрлөх шийдгээр хин юугаа хийх үү гэдгээ маш тодорхой эхлээд нөгөө төсөл дээрээ төлөвлөлт дээр тэрийг эхлээд тодорхой болгоод тэгээд тэрэндээ нийцүүлсэн яг гэрээгээ тий маш сайн гэрэг байгуулах хэрэгтэй. Тэгэх юм бол маргаан юм бол байхгүй болно. Ер нь энэ дэр ингээ харж байхад одоо байгаль орчны том төсөл ч юм уу даштналын ч юм уу ингээ том төслүүд ч юм дэд үтс одоо төмөр зам тий тэгэхэд ер нь тэр үйл ажиллагааны дистрал гэдэг юм аягүй чухал байгаа. Бид нар яг эхлээд энийг хийж энийг хийнэ гэх тий. Гэтэл яг нь эхлээд энийг хийчихэд энийг хийгээгүй. Тэгэнгүүт энтэй энэ хоорондын зөрчил гараад ерөөсөө ямар зохион байгуулалт өртсөн. Тэгэхээр яг тэр төлөвлөлн гэдэг шиг одоо ер нь юу шүү дээ дистрал тий бүх юм яа тий. Тэгэхээр бидний алдж байгаа юм тэр. Засгийн газар шийдвэр гарчлаа. 5 дугаар цахилгаан станц яах вэ? Барилаа гэж тууц ажиллаад тэгсэн чинь тэр байгаль орчны яам бас яах вэ? Энэ нөлөөллийн үнэлгээ зөрчиж гэнэ гэдэг. Засгийн газрын шийдвэрийг яах вэ? Ургач. Тэгэхээр энэ ч одоо тэгээ уг нь бол тэр чинь засгийн газар чинь тэр яамны албан тушаалт яана тий тэр засгийн газрын шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй байхгүй тий тэр засаг дараа биелүүлэх хэрэгтэй. Гэтэл одоо тийм замраагүй байгаа төлөвлөлт байхгүй байгаа учраас яах вэ? Өөрөөсөө ингэж ачлыг унгаагаад байдаг. Одоо тэр ач налтуулын том төсөл хэрэгжүүлээ гээл тий засгийн газрын шийдвэр гарчдаг. Гэтэл одоо энд төрийн байгууллагууд төрийн албаагч яаж оролцох хэвтэй? Одоо жишээлбэл тэр эрдэнэ төлөөлөгчдийн хурал яаж оролцох хэвтэй? Их хурлын гишүүн нь яаж оролцох хэвтэй? Энд ч одоо их хурлаас шийдвэр гарсан байна шүү дээ. Тэр шийдвэрийг сурчлах үүрэг тий их хурлын гишүүнд байгаа юу? Тэр эрдэнэ төлөөлөгчдийн хуралд байгаа юу? Засаг даргад байгаа юу? Төрийн бодлого гарчаад тий тэр иргэдэд ойлгуулах ч юм уу тий. Гэтэл чи бүгд яах нь? Үнэхээр тэр ус орн хэрэгтэй тий. Тийм төсөл байгаа бол тий хууль гарцсан бол тэрийг хэрэгжүүлэхийн төлөө яах нь? Үүргээ биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар яг тэр бүх юунуудын зохион байгуулж тий энэ төлөвлөлт гэдэг юмыг сайн хийхгүй зүгээр л ингээл энэ тэнд шийдвэр гараа шидээл авах юм бол яах нь? Тэр төслүүд нураал. Тэр бид нар өөрсдөө хараал тий зөндөө харж байна. Тэгээд ингэж одоо ингээд нураад байгаа асуудалтайгаар бас ингээд энэ асуудал юу шийдэгдэхүү гэдэг итгэл нийлэл унаад байгаа юмрх асуудлууд байна л та тий. За та одоо ялангуяа би бол яг уншижсэн Германы, Австрийн одоо холбооны дээд шүүхийн гэдэг юм уу шүүхийн шийдвэрүүдээс одоо нөгөө сонирхолтой шүүхийн шийдвэрүүдийн талаар бол бас ингээд олон нийтэд хандаад мэдээлэл бас ингээд өгдөг тий. Тэгэхээр энэ төлөвлөлтийн хүрээнд бас юм сонирхолтой одоо гэж үтсэн тийм одоо жишээ шүүхийн шийдвэрээс та дуртаач. Бас гоё асуулт байна. Энэ би бас түрүүн нөгөө одгөрлөгчтой сууж байхдаа ярьж байхдаа энийг харуулж ирсэн тий. Үзэгч нар энэ Германы захиргааны иргэн дээд шүүхээс ингээд тухайн оныхоо одоо ач холбогдолтой шинэлэг чухал зарчмын өндөр ач холбогдолтой гэсэн шийдвэрүүдээ ингээ эмгэгтгэхэд ийм бот гаргадаг. Тэгээд энэ бол 166 дугаар бот нэг аахгүй. Тэгээд би ингээ захиалж аваад үздгийн өөрөө ингээ судалтын. Тэгээд энд дотор би нэг кейсийг бол түрүү ярьцсан. Тэгээд нөгөө кейсийг бас би ярих гэж бодож байна. Жишээ нь төлөвлөлт дээр ихэд чинь нэг ийм кейс байж байгаа.
Герман, Дани гэдэг ингээд хоёр хөрш улс шүү дээ. За тэнгууд ингээд Дани ч нь болохоор нэлээ хойшоогоо, бүр хойшоогоо Германы хой талд байж байгаа тий. Одоо усан дээр арал маягаар тий. Тэнгууд нөгөө нэг Герман Даниг холбосон ингээд усан доогуур юм түнэл барих гэж байгаа байхгүй юу? Одоо машинаараа шууд ингээд усан доогуур яваад Дани руу орчдөг. Тий. Тэнгууд тэр түнэл барих төлөвлөлт дээр одоо байгаль амьтныг хамгаалах зорилготой нэг төрөмс байгууллагын хэмжил гаргасан ба. Одоо нөгөө объектив маргаан болгоод. За ямар асуудал хүндсэн бэ гэхээр энэ юу түнэлийг те усан доогуур түнэл барих гэж байгаа энэ төлөвлөлтөнд одоо нэг зүйлийг одоо анхаараагүй байна. Одоо шинжилгээ нөлөөллийн шинжилгээ. Тэр нь юу вэ гэхээр яг энэ одоо түнэл дамжин өнгөрөх энэ хэсэгт нэг юм ховор төрлийн загасны одоо амьдрах орчин байна гэж асуудал тавьж байгаа байхгүй юу. Ер нь бол энэ барууны юмнууд бол айгүйх тийм бүр нарийн болцсон маргаанууд бол тий. Хүний одоо ирэх гэхээсээ бас бүр даваад цаашаага бүр экосистемийн, аймгийн, ургамлын аймгийн юу хүртэл асуудлыг хүртэл ярьдаг болсон. Тэгээд тэн дээр шүүх яадаг байхгүй юу. Нөгөө төлөвлөлтийг нь татаж аваад төлөвлөлтийн баримтчийг татаж аваад гэсэн нөгөө түрүү отгоо огшилсан амар нарийн хийж ааштай бүх юм алхмалмаар хийдэг байхгүй юу. Тэгээ төлөвлөлтийн баримтчийг татаж аваад судлаад ингээд судалгааг нь үзсэн чинь яг тэр талынх нь юу судалгаа нэр үнэхээр хангалтгүй. Одоо шүүх тэрийг хүртэл хянаж байгаа байхгүй юу. Тэгээд мэрэг хөндлөнгийн одоо экспертүүдийг томилоод шинжээчдийг томилоод за үнэхээр одоо энэ төрөмс байгууллага хэлээд байгаа асуудал байна уугүй тий ховор төрлийн загас тэр хавьд одоо амьдрах байна уу тий гэдгийг энэ дутуу хийсэн байна энийг судлах шаардлагатай байсан байна гэд тэгээд юу тэр төлөвлөлтийг нь одоо дахиж одоо хянаж үзэхээр өөрөөр нь манай 106-ын 3.1 ба шүү дээ дахин шийдвэр гаргах байгууллага тийм агуулгаар бол шийдсэн жишээл кейсийн дотор байж байгаа шүү дээ. Тэгэхээр бүр ингэж нөгөө айгүй бүх юмыг ингэж нарийн харж байгаа байхгүй юу. Тэр түнэлийг барихад одоо загасны амьдрах орчин хүртэл байр суурь хүний ихээр хязгаарлагдахгүйгээр харж байна шүү дээ тий. Магадгүй одоо ховор зүйлийн хэрвээ хурын газар дээр байсан бол ховор зүйлийн ургамал одоо тэр хэсэг дургадаг ч гэх юм уу бас. Би түрүүн тэгээ нөгөө хамт суугаад ярьж байхдаа сарсан баг бахан жишээ ярьсан шүү дээ. Тийм байна. Гэх мэтчлэн гэх. Тэгэхээр энэ бол айгүй тийм өндөр төвшөнд бүр одоо хөгжсөн байгаа байхгүй энэ маргаан бол тий. Тэр одоо цаашдаа бид нар ирээдүйд бол манай маргаанууд ч гэсэн ер нь төрлөө явах бах. Одоо бол бид нар нэг зүгээр нэгж талбар дээр тий газрын төлөвлөлт мөлөвчлөл ярьж штэ. Энэ нь одоо стандарт дүрм жумлаа нийцсэн үү тий гэдэг юм руу явж байна. Цаашдаа бол бүр тэр хүрээлэн буу орчны нөлөөлөл төр хүртэл тий яригдах юм билээ. Тийм байна. Манайх бол одоо нөгөө байгаль орчинд нөлөөлөх байдлыг наривчлсан үнэлгээ гэдэг үнэлгээний дотор одоо нэг юм бүрэлдэхүүн хэсгүүд болоод явдаг. Гэхдээ яг ийм төвшөнд бол биш байгаа байхгүй тий. Тийм ээ манайх цааш таас хөгжих шаардлагатай л юм байна. Тэгэхээр дараагийн асуулт өөрөө амьдрал өөрөө баялаг гэдэг. Тэгэхээр амьдрал өөрөө баялаг болохоор одоо нөгөө захааны нэрийн шүүхүүдийн шийдвэрлэх хуулийн 106-гийн 3-5 дээр эрх зүйн харилцаа байгаа хэсгийг тогтоох гэдэг хэмжлэн төрлөөдөг тий. Тэгэхээр төлөвлөлтийн эрх зүйн харилцаа байгаа хэсгийг тогтоох, төлөвлөлтийн эрх зүйн харилцаа байхгүй болохыг тогтоох. Энэ юу нэг боломжтой юу? Одоо ингээл эргэн хуулийн этгээд жишээлбэл төлөвлөлтөнд хамрагдах гэж байгаа юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй нөхцөл байдалд орчод байдаг тий. Тэгэхээр эдгээр дээр та бүхэн ямар байр суурьтай байдаг вэ? Таны хэрэг шүүхтийн шийдвэрлэх хуулийн 106-гийн 3-5-ыг сайн асууж байна тий. Эрх зүйн харилцаа байгаа юу байхгүй юудыг одоо тогтоолох ийм хэмжээний нэг төрлөө байгаа. За энэ төлөвлөлтөөр бол яг тэр бол шууд холбогдно гэж хэлэх боломжгүй. Тий. Яагаад вэ гэхээр ер нь түрүүн одгөрл өгшийн бас яриан дээр гарсан төлөвлөлт гэдэг чинь маш олон тий тооны шийдвэрүүдийн зангил байхгүй юу. Жишээлбэл одоо тэр төлөвлөлт чинь захиргааны акт холбогдно. Зөндөө захиргааны акт гарна. Тэр төлөвлөлтийг одоо хэрэгжүүлэхэд бол за түрүүн би ярьлаа захиргааны гэрээ зөндөө байгуулагдана энэ харилцаа тий. Захиргааны хэмжээний акт хүртэл оролцсон энэ төлөвлөлтөн дээр чи одоо жишээ нь манай тэр энэ хот дахин төлөвлөх ажил дээр чинь нөгөө иргэдийн саналыг авах мах өдрөө нөгөө тухайлсан журмууд байдаг штэ 80% дэмжсэн бол тэр төлөвлөгөөг амжилттай цааш нь явуулнаа энэ гэдэг тийм ийм журмалцсан хэмжээний актууд байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ харилцаанд захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэмжээний акт бүгд ингээд холбогддог учраас тэр хүрээндээ л одоо нөгөө тэрэнд холбоотой хэмжээний төрлүүд явах боломжтой. Тэрнээс биш юу гэдэг төлөвлөлтийн харилцаа байгаа
гэдгийг тогтоолгыг эсвэл байхгүй гэдгийг тогтоолгыг гэдэг агуулга бол яг тэр юуны 106-ын 3-5 бол шууд холбогдохгүй гэж энэ онлын хувьд бол тэгж үздэг шүү. Тэгэхээр үндсэндээ өөрөөр юу гэдэг иргэн бол эрх ашиг нь хөндөгдөөд зөрчигдөөд байна л гэж байгаа бол тэр төлөвлөлтөнд холбоотой тэр холбогдох захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэмжээний акттайгаа л юу маргаад явах боломжтой гэсэн өөр санаанд би хэлэх гэдэг. Тий. Тэр бол шууд холбогдохгүй. Ер нь бол энэ эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрөх тогтоох энэ хэмжил бол өөрөө нөгөө тогтоох хэмжлийн нэг төр штэ. Гэхдээ нөгөө субсидиар гэж хэлдэг байхгүй юу? Онлын хоёр дахь хэмжлийн төрлөд дандаа эхлээд акттай холбоотой тэр хүчингүй болбуулах эсвэл илтүүл өслөө тогтоолох. Эсвэл хууль бус байсан болохыг тогтоолох ч юм уу тий. Тэр нэг хэмжлийн төрлүүдийг сонгоод тэрүүгээр шийдвэрлэх боломжтой асуудал байх юм бол тэр хүлээн зөвшөөрөх харилцаа байгааг хүлээн зөвшөөрөх юу ордохгүй шаардлагагүй. Тэр ийм хоёр дахь шинжтэй нэг хэмжлийн төрөл байхгүй тэгж байна. Одоо л шин. За эрх зүйн харилцаа байгаа хэсгийг тогтоолох гэхээр одоо өнөөдөр бид нарт яг тийм төлөвлөлт маа салбарын хууль руу ороогүй байгаа учраас яах нь одоо тийм оролцогч бүх оролцогчдыг яах нь оролцогч гэдэг чинь одоо тухайн төслийг хэрэгжүүлэхэд их ашиг зөрчигдөж байгаа яах нь бүх хүмүүсийг яах нь яаж цуглуулж яаж төслөө танилцуулж яаж ингэж хилцүүлэг хийж тэн дээр гарсан сөрөг саналуудыг яаж тий шийдвэрлэх вэ гээл тий өөрөөр хэлбэл төрийн байгууллагын оролцоо мэргэжлийн байгууллагын оролцоо хугацаа өгөөд тэр зөвшөөрөл олгоно шүү дээ. Тэр төсөлтэй холбоотой зөвшөөрөл олгохын тулд ямар хуулийн шаардлага тавигдах тэр мэрийгээ бүгдийг ярих хэрэгтэй байхгүй. Тэгээ яриад ингээд те чи иргэн бол яах нь миний эрх ашиг гэх тэнд бас яриад төрийн байгууллаганд яриад те. Тэгэхээр тийм навьсан зохицуул байхгүй учраас нэг мэтгэл яах нь нэг энэ тийм шийдвэр гарч байгаа нэг эрх ашиг хөндөгчдөг. Тэгээ хүн чинь гайхаж байгаа байхгүй. Энэ юу болоод байна? Тэ? Энэ одоо энэ төсөл хэрэгжиж энэ төсөл юу төслий те? Гэл тэгэл гайхна шүү дээ. Тэгэхээр бид нар тийм яг зохион байгуулалт тийм юм байхгүй болохоор ч аюу тийм асуудал үнэхээр гараад байгаа байхгүй. Мэдээж гинт байж байгаа л ингээл нэг төсөл хэрэгжэл мэдэгдээгүй байж байгаа тэгэхээр ч одоо гайхам л та. Тэгэхээр чи гайхаад одоо энэ үнэхээр ийм төсөл хэрэгжих юу зөвшөөрөл байгаа мүү үгүй мүү? Эрх зүйн харилцаа үүссэн юм үгүй мүү гээл те. Гайхаад явах тогтоолох тийм юу гарах тийм боломжтой. Тэгээ эндээс ингээд бидний энэ одоо ингээд харж байхад ер нь ялангуяа захиргааны ер нь эрх зүйн шинжилгээ ухаан хөгжихдээ салбараар хөгждөг байхгүй. Одоо жишээлбэл байгаль орчны салбар ашиглалтмал гэдэг бүгд нийлээд ингээд тэрний энд тэ онцлогийг тэ агуулсан тийм зохицуултууд өөрөөр цогцоор тэнд хот байгуулалт тэ тэнд дид үтцсэн тэ энэ ч өөр ингэсэн шал өөр ингэсэн зохицуулттай тийм учраас яах юм тэр зохицуулалтанд нь яах юм навчилж хийж өгөөд тэгээд энэ дээр одоо жишээлбэл хот дахин төлөлт гэдэг дээр бол нэг загвар гаргачмаар байна. За нэг гудамж зохицуулах яах юм те. За ингээд энд хэн оролцох юм? Засаг дарга яаж оролцох юм? Хорон засаг дарга яах юм те? Энэ дээр одоо ингээд бусад тэр зам хариуцсан байгууллага яах юм те? Эрчим хүчнийхэн яах юм тэр гээл те. Тэрийг одоо ингээд мэдлэгтэй яах юм? Төсөл нь ямар загвартай байх юм те? Тэгээ оролцогчдыг хэн яаж гэж тодорхойлох вэ? Хэн явж хэн юу хариуцах вэ гээл те. Тэгээд энэ дээр бүгдийг цуглууллаа те. Одоо тэр оролцогч болгонд ингээд тэдний өдөр одоо ингээд хилцүүлэг хийх гэж байна гэдэг. Тэр хилцүүлэг хийх гэж байгаа мэдгдэл нь юу байх вэ? Энэ хилцүүлэг дээр юу ярих хэвээр вэ? Чи иргэн хүн энэ дээр яаж оролцох вэ? Иргэн хүний ямар эрх ашиг энэ дээр яригдах вэ? Хэрвээ энэ хилцүүлэг дээр оролцохгүй бол энэ иргэн хүн дараа тэ ямар хариуцлага хүлээх вэ? Гэх мэтлэнгээр бүгднгийн ингээд танилцуул байлцуул бүх загварыг яах вэ? Гаргаад бүх загварыг танилцуул бүх загварыг гаргаад тэгээ журамлаа стралаад ингэж явуун төрийн байгууллагууд нь ингээд хэрвээ хариу өгөхгүй бол ингэн гээл те. Тэгээд энэ хилцүүлэг зохион байгуулагдаад тэр актууд нь ингээд гараад гэрээнүүд нь байгуулагдсны дараа те гээл те. Тэгэхээр яг ийм загвар юу яах вэ? Бид нар хийчмээр байна. Өөрөөсөө хэрвээ загвар юутаа нэг гудамж төсөл дээр л хийчих юм бол яах вэ? Тэр чинь Монгол улстай яарал яах вэ? За одоо бид нар энэ дээр зам тавих гэж байгаа бол хувийн цэг байгуулах гэж байгаа бол тий. За ийм байна. Ингэж яах юм бэ? Илгээс тэрийг ингээ юу маягтуудаар яах нь. Тэгэл ингээ яваад хас тах. Нэг ашиглалтны том төсөл төр ч гэсэн. Төмөр замын төсөл төр ч гэсэн. Замын төсөл ингээ хийхэд ийм оролцогч нар байд юм байна.
Энэ дээр нь ийм төслөө ингэж гүйцэтгэгч нь ийм хэрэгтэй юм байна. Тэгэхээр төслийг гүйцэтгэгч компани ийм их үүрэгтэй, байгууллага нь ийм их үүрэгтэй, орон нутгийн байгууллага ийм оролцоотой яаш тий. Тэгэхээр ийм тодорхой юм яах вэ? Шаардаад байгаа. Гэтэл одоо бид нар ийм хийхгүй байна л. Бид ч ерөөсөө болохгүй. Хийхгүй. Нэг хийчих юм бол бид нар тэгээд тэрийг ашиглал авчихна л доо. Тэгээ бодлоо. Дараагийн асуудал болохоор хариуцлагын тухай асуудал бид нар бас ярьсан. Хариуцлагын асуудал одоо яагаад хэрэгжихгүй байна? Одоо манай Монголын одоо шүүх, прокурор, одоо төрийн байгууллагын албан хашдын одоо шийдвэр тий хууль зөрчиж байна. Тэгээ гэтэл яах нь? Ямар ч хариуцлага яах нь? Байхгүй байгаа гэдэг. Одоо бусад орны одоо яг энэ зөрчил, одоо хууль зөрчил, төрийн албан хашдын хуулийн зөрчлийг аваад үзвэл тэнд гэмт хэрэг байгаа. Одоо энэ нотлох баримт байсан үнэлээгүй бол гэмт хэрэг. Энэ одоо улаан цагаан хуулийн дээр яах нь? Цагаан гэж бичсэн байхад бур гээд яах нь? Шийдвэр гаргачих юм бол энэ чинь гэмт хэрэг гэл те. Гэтэл нэг манад бол нэг иймэрхүү тэнд гэмт хэрэг байгаа юмнууд манад энгийн үйл те хийдэг үйл болсон. Тоодгүй ердс. Тэгээ хариуцлага байхгүй бол энэ яах вэ? Одоо энэ төр холбоотой одоо заалт байдаг юм л да. Шүүх прокурор илт хууль бус шийдвэр гаргуул гээд нэгээс тэдэн жилийн ял гээл те. Гэтэл энэ заалтыг ердс хэрэглээгүй. Тэгээд энэ хууль хэрэглээний асуудал яах нь? Яаж хэрэглэх вэ гэдэг тал дээр яах нь? Нойл заачсан. Ердсөө ингээд. Тэгээ энэ дээр хариуцлагын асуудал байна. Энийг яаж хэрэглэх вэ? Ялангуяа тэ энэ хууль хэрэглээний нэгдсэн стандартыг яаж тогтоох вэ? Тэ ийм асуудал. Мэдээж хариуцлага байхгүй бол тэнд авилгал хийлээ хүний эрхийн зөрчил энэ төр бол ердөөсөө ярилт байхгүй шүү дээ. Тэгээ байгаа хуулиар бид нар яах нь? Хэрэглэдэг байхгүй. Тэгээ энэ талаар бид нар бас тэр форум дээр ярьсан. Яагаад хэрэглэхгүй ба? Яагаад ингэж тэ? За үргэлжлүүлээд одоо ингээд бид нар төлөвлөлт хийгээд иргэн хуулийн этгээд одоо бусад ингээд оролцогч нарт нөлөөлж штэ тийм ээ. Тэгэхээр манай нөгөө захиргааны процесс дээр хохирол нэхэмжлийн төрлөл байгаа тий. Тэр иргэн хуулийн этгээд өөрт учирсан шууд болон шууд бус хохирлоо. Одоо тэр хохирол нөгөө захиргааны яриг шүүхүүдийн шийдвэрлэх тухай хуулийн 106-гийн 3-7 заасны дагуу шаардах юу боломжтой юу? Та бүхний байр суурин дээр юу ямар байдаг вэ? Тэр бол хууль зүйн бүрэн боломжтой. Юу манай шүүхээр шийдвэрлэж байгаа бас кейсүүд ч гэсэндээ би зарим кейсүүдийг бол санджийн энэ чиглэлийн одоо нөгөө хохирол нөхөн төлбөр гаргуулсан тий гаргуулахаар нь хэмжлээд тэгээ хангуулсан хэмжлэгийг нь хангасан ийм кейсүүд бол байдаг. Тэгээ ер нь бол тэр одоо захиргааны ерөнхий хууль дээр ч тэр төлөвлөлтийн хэсэг дээр нөөрөө байж байгаа. Одоо миний санджаар 79-6 билүү дээ. 79-6 гэдэг залт захиргааны ерөнхий хуулийн. Тэн дээр бүр маш тодорхой өөрөлдвөл жишээ нь юу гэдэг ирээдүйд тооцоолж чадаагүй тий тооцоолж чадаагүй эрсдэл гарч ирээд тэгээд тэр нь нөгөө нэг иргэн хуулийн этгээдэд тохирлуулсан болвол тэр хохирлыг хүртэл нэг хэмжлэх боломжтой байдлаар бол энэ юу манай захиргааны ерөнхий хууль дээр шаардлагыг нь заасан материалыг шаарддаг. Тэгэхээр материалыг шаарддаг байгаа тохиолдолд процесс дээр бол тэр асуудал хангагдах хэрэгтэй байхгүй. Тэр үндсэн шийдлийн одоо шүүхээс гарах шийдвэрийн төрөл сая баясгал хэллээ шийдвэрийн төрөл доторч байж байгаа. Тэгэхээр тэр бол боломжтой хууль зүйн боломжтой. Харин хамгийн гол нь юу гэхээр тэр нөлөөллийн шинжилгээг дутуу хийснээс эсвэл юу гэдэг тэр ирээдүйд гарах тооцоолох боломжгүй эрсдэл үүссэн гэдгийг л одоо яг нь яг тодорхой маргаан дээр нотлох хэрэгтэй болж дарж байхгүй. Тэрийг нотлох чадах юм бол яг өөртөө учирсан тий бодит тохирлыг бол гаргуулах боломжтой. Одоо би нэг кейс сая гинт саналаа. Одоо чинь дархны хурдны зам барьлаа шүү дээ. Одоо амар олон жил болсон тий дархны хурдны зам барих. Тэгээ тэн дээр нэг манай шүүхээр шийдэгдсэн байхгүй шийдэгдсэн хэрэг шүү энэ. Хурдны зам барьсан чинь тэнд нөгөө нэгж талбаруудын судалгааг дутуу хийгээд ингээд хуучин зам бол нэг юм нарийнхан одоо хоёр эсрэг урсгалтай тийм л зам байсан шүү дээ дархны зам чинь. Одоо бол ингээд нэг урсгалтаар нэг зорчих игнэндээ юу л хоёр тийм ингээд дөрвөн урсгалтай тийм өргөсгсөн. Тэгсэн чинь нөлөөллийн шинжилгээгээ дутуу хийсэн буюу нэгж талбарын судалгааг дутуу хийснээс болоод яасан бэ гэсэн чинь яг нэг хэсэг дээр нь тэр замын нэг хэсэг дээр нь одоо айлууд бүр ингээд бүр замтай ингээд тулаад барьсан. Бүр одоо нүдээр яг үтсэн яг тийм байсан. Тэгээд яасан гэсэн чинь одоо би тэр дархны зам баригдсанаас болоод би хашаандаа орчдгаа болсон. Тэгээд орцгаарч байхгүй болсон.
Одоо би бүр энд амьдрах боломжтой болсон. За тэгээд зам барихт чинь жишээ нь амар их тоос шороо босд юм бэ. Амар төсөөлөхгүй тоос. Тэгээд тэр тоос шороонд бол ямар ч хүн амьдрах боломжгүй. Тэгээд тэр хүн бүр ингээд яг тэр зам баригдж авах хугацаанд тэндээсээ нүүгээд одоо амьдарч исэн байхгүй тийм нүүгээд өөр газар амьдарч исэн. Тэгээ одоо би бол одоо цаашдаа ерөөсөө амьдрах боломжгүй болцсон. Энэ шинжилгээг дутуу хийц учраас тэр судалгааг дутуу хийц учраас одоо би амьдрах боломжгүй. Тийм учраас би одоо юу нөхөн олгоор аваад тэгээ би салмаар байна. Тийм нэгэнд цаашдаа амьдрах боломжгүй. За ингээд шүүхээс бол очиод үзлэг хийсэн би нар чинь нөгөө бүрдэн шалгах зарчим хэрэгжүүлдэг тэгээ үзлэг хийсэн. Үнэхээр тэр хүний яриад байгаа нөхцөл байдал бол тогтоогдсон тий. Ингээд яг түрүүний захиргааны үүдгүүлийн 79-6 гэдэг заасан шаардлагыг хэрэгжүүлээд тэрийг одоо баримтлаад шүүх бол тэр хүний нөхөн олгорыг нөхөн төлбөрийг те хохирлыг барагдуулсан ийм одоо кейс жишээгээ би сая гинт саналаа. Гэх мэтлэнгээр бол тэр төлөвлөлт дутуу хийснээс те төлөвтийг зохиосоор хийгээс болоод үүссэн хохирлыг бол гаргуулах бол боломжтой байдаг. Нэг ийм зүйл сонсч байсан л та. Одоо жишээ нь шүүхтэр бол яг энэ материалын эд хөрөнгийн үлгээн дээрээ тулгуурлаад ингээд нэг нөхөх олгорын асуудал бол шийдэгдэнэ. Тэр маргаан бол эцэслэгдээд шийдэгдэж байгаа. Гэхдээ материалын бус одоо хүний нэг ашиг сонирхлууд байгаа даа л да. Яг тэгвэл энэ газар дээр чи одоо манай одоо аав, ээж, эмээ, өвөө бүгд амьдарч байсан. Тэгээ эндээ байхдаа бол одоо их таатай мэдрэмж авдаг ч гэдэг юм уу. Эсвэл одоо хүүхдэн жишээлбэл яг тэр сургуулийнхаа найз нөхдөдөө багш нартайгаа тэр хүрээлэлдээ сураад одоо 10 жилийн сургуулаа төгсөх юм сонирхолтой ч гэдэг юм уу. Ингээд байж заавал нөгөө албатан чөлөөлөлтөд өртдөг ч юм уу те. Ингээд явдаг. Тэгэхээр яг энэ асуудлыг та нөхөх олгуур гэдэг үүднээсээ харж өрн ойлгож болох уу? Эсвэл те одоо бусад одоо ашиг сонирхлын одоо асуудлууд байна гэж үзэх үү? Хүний одоо нэг үнцээр ихтэй холбоотой тийм асуудлуудыг. Энэ дээр бол бас бид бүхэн мэдж байгаа нэг чухал зарчим яригдана. Одоо харьцангуй тэнцвэрийн зарчим тий. Тэнцвэрийн зарчим яригдана. Өөрөөр хэлбэл ер нь бол альва одоо захиргааны байгууллагаас одоо нийтийг чиглэсэн ийм арга хэмжээ төлөвлөлттэй хийлээ газар чөлөөлт хийх гэж байгаа тохиолдолд тэнд ашиг сонирхлын зөрчилтөө үүсэхгүй байна гэдэг бол бараг байхгүй. Заавал үүснэ. Тэгэхээр одоо жишээлбэл хувийн ашиг сонирхол нэг талтай байж гин тий. Тухайн одоо хувь газар өмчилж байгаа үйл хөдлөлт өмчлөөд амьдарч оршин сууж байгаа хүний хувийн ашиг сонирхол одоо таны сайн хэлдгээр одоо уламжлагтаа дамжаад ирсэн газар маань юм аа ч гэдэг юм уу тий. Энэ бол хувийн ашиг сонирхол. Нөгөө талаасаа нийтийн ашиг сонирхлуудыг гарч ирнэ. Тэ нийтийн ашиг сонирхол одоо энийг тий дахин төлөвлөж шинээр одоо босгохгүй бол болохгүй байна. Олон хүнийг амьдруулах шаардлагатай байна ч гэдэг юм уу тий. Тэгэхгүй бол болохгүй байна ч гэдэг юм. Утааг бууруулмаар байна ч гэдэг юм уу тий. Янз бүрийн юу зорилго шаардлага гарч иж болцсохгүй нийтийн ашиг сонирхлын цаана тий. Тэгэхээр тэн дээр яг одоо баланслах хэрэг гарч байгаа юм л да тий. Аль ашиг сонирхлын энэ тохиолдолд бол тэр төрүүлж хамгаалах юм гэдэг асуудал. Энэ бол бас их юм шийдвэрлэхэд их төвөгтэй байдаг яг практик дээр ирэхээр мэдээж аль болох тэр одоо хувийн ашиг сонирхлыг боломжийн хэмжээнд те чадах хэмжээнд бол хангахын төлөөл явах хэрэгтэй. Гэтэл тэр лүү бас бүгднийг хангах бас боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр тохиолдолд бол яг нийтийн ашиг сонирхолтой гэсэн энэ үнэлэмжтэй те энэ зарчимдаа нийцүүлэл одоо яг гэхдээ хамгийн боломжтой ухаалаг шийдвэрийг захиргааны байгууллага гаргаж байгаа хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо магадгүй одоо юу гэдгийг нөхөн олгорыг тооцохдоо тэр нөхцөл байдлуудыг бас нэлээд үнэлээд тий зох хэмжээний одоо үнэлгээний тэр агуулгаараа нэмэгдэх боломжтой бол тэрийг нэмж өгөөд ингээд ойлголцъё гэдэг байдлаар тий. Ингээ ер нь бол нөгөө түрүү одгирлогч бас хэлсэн шүү дээ. Тэр эсрэг ашиг сонирхлуудыг хамгийн боломжтой хэлбэрээр зохицуулах асуудал бол өөрийн төлөвлөлтийн гол зорилго байхгүй юу. Тийм байдлаар л явна. Тий. Энэ дээр сонирхолтой жишээ байд юм лээ. Ер нь оюутлогоо компанид олон нийтэд харилцах тийм мэргэжлэндээ би ярьж байсан. Тэгсэн чинь оюутлогоо төсөл тэ хэрэгжихдээ тэр гадны зөвлөх авсан байгаа. Тэгээд тэднэр нь болохоор яах нь яг тэр нөө оролцогч эрх ашиг хөндөгч байгаа иргэдтэй уулзаа явсан байна. Тэгээд иргэдтэй уулзаа за энэ бид нар энэ оюутлогоо уурхай юу байхад зам тавихад яах вэ? Ямар тий эрх ашиг хөндөгч байна, ажлын байр тий тэр чинь одоо нөгөө малчж яах нь. Тэр орон нутгийн иргэч өөрсдөө бүх юма яриад тэгээд тэр компани тэд нар чинь хоорондоо яриад бүх юма зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл төслөө танилцуулаад тэр хилцүүлэг хийгээд тэр компани чинь яах нь. Одоо бидний энэ
захиргааны ерөнхий хуулийн дээр байгаа төлөвлөлтийн тэр ажиллагааг яах нь хийсэн баг. Зүр компани өөрөө хийгээд тэгээд тэр орон нутгийн иргэдтэй асуудлуудаа яах нь шийдээд гэрээ байгуулад тий төлгөө гаргаад үйлдвэрлэсэн. Тэгээ явцсан баг. Тэгээ эргээ харахад тэд нар чи яах нь тэгээ тэр малчтайгаа байнгын холбоотой орон нутгийн иргэдтэй тэр юу ч байнгын холбоотой байна л асуудал гарвал ингэж шийднэ ингээл тий. Тэгэхээр энэ дээр тэр мараа хохирол учрахаас өмнө яах нь асуудлыг тий. Тэгэхээр одоо тэдний хийсэн ажлууд яа харахгүй манай энэ төлөвлөлт захиргааны эрхцүүтэй төлөвлөлт гэдэг үйл ажиллагааг л яах нь хийцэн бэ. зүгээр л хийцэн байгаа юм. Тэ амьдрал дээр хийгээд тэгээд тэр орон нутгийн иргэдтэйгээ маргаан гарах тий. Тэр юунууд нь яах нь харьцангуй яах нь хоорондоо ингээд тэр гэрээ контракт бүх юмараа харилцаа явуулчих болж байгаа. Тэгэхээр бид нар ийм болоод байгаа юм практик байгаад бах тий. Бид нар энийг яг хэлбэржүүлээд бүр тэр салбарын хуулиудад заагаад ингээд бүр дэмжээ явуулмаар байгаа юм л. Түүнээс болохгүй юм байхгүй. Нэг том төсөл хэрэгжүүлэх гэх юм бол яах нь урд нь одоо жишээлбэл тэдний туршлагыг судалмаар юм бэл. Та нар юу хийсэн? Тэр орон нутгийн одоо засаг дарахтаа эрдэнэ төлөвчтэй гуралтаа эдгээр шиг гэрээ байгуул явцсан байгаа. Иргэдтэйгээ бас ингэ байгуулад төлөвлөлт хийгээд тэр бүгднийг судлаад тэрийг яах нь одоо манай захиргааны ерөнхий хуулийн төлөвлөлт юм байна штэ гэдгийг яах нь хараад амьдрал дээр бол яах нь тэгэхээр чинь захиргаал яах нь өөрсдөө итгэв санаачлаа яах нь жоохон тааруу байна л да. Ер нь тэгээд энэ гэрээ байгуулах төлөвлөлт хийн гэдэг бол ердөөсөө захиргааны байгууллагын төрийн аль багчдын өөрсдийнх нь цэвэр итгэв санаачлагтай холбоотой тим юм байна. Тийм учраас энэ захиргааны аль багчд бас суралц сайн явуулах хэрэгтэй. Тэгээд тэр журмыг нь яах нь маш тэг яг алхам яах нь. Яг ийм төсөл хэрэгжих ийм хийдэг шүү. Дистралныг нь авч болохгүй шүү. Ядчих. Дистрал алтгал юм бол яах нь асуудал мөрдөвчтөөс яах нь. Тэгэхээр ийм бүх юм тодорхой байлгах хэрэгтэй байна. Тийм багшиг сая хэлсэн чинь би бас нэг юм яг үнэ сургалт амар чухал. Нэг захиргааны байгууллагад очиод сургалт орсон захиргааны ерөнхий хуулийн ер нь асуудлаар тэгэл тэгэхэд нэг албаа хаагч хүй манай захиргааны ерөнхий хуульд чи ийм залд бэти биш тэ гэж аахгүй. Хүй төлөвлөлт гэсэн юм бүлэг байт юм шиг би ерөөсөө мэдчихэж байгаа хүн байна гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр захиргааны байгууллагын тэр албаа хаагч нарыг сургах энэ чиглэлийн одоо мэдлэг олгох асуудал аюул чухал шүү. Багшиг сая хэлсэн чинь яг тэрийг санаж байна. Тэр жишээг. За ингээд багшаас сүүлийн асуултаа асууя те. Залуу одоо өмгөөлөгч нарт мөн одоо бусад салбараас өмгөөллийн салбарт шинээр орж ирж байгаа хуульч өмгөөлөгч нартаа хэлэх, зөвлөх тийм одоо зөвл юу байгаа бол. Тийм шинээр хууль зүйн салбарт за тухайлбал одоо шүүхийн те өмгөөллийн шүүхийн салбарт орж ирж байгаа хуульч өмгөөлөгч нарт бол би нэг зүйл бүр ингэж бас хэлмээр санагдаад байна. Тэр нь юу гэхээр сүүлийн үед бол манай шүүхийн систем шүүхийн тухай хуулиар дамжуулаад нэг чухал зарчим орж ирсэн. Тэрийг бас хүчтэй ярмаар юм шиг санагдаад байна сүүлийн. Тэр нь юу гэхээр шүүхийн шийдвэрийн буюу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчим. Тэ шүүхийн тухай хуулиар суудсан. Тэ. За одоо энэ нэгдмэл байдлыг хэн хангуулна гэхээр шүүхийн тухай хуулиар эцсийн одоо хүн бол этгээд бол улсын дэд шүү. Тэ. За тэгэхээр эндээс хүссэн үсээгүй бид нарт юу одоо сүүлийн тулгарч ийн вэ гэхээр шүүхийн кейс судлал. Тий, кейс судлал маш чухал болж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ үйл баримтад өмнө нь шүүх те яг төстэй үйл баримт дээр ямар одоо дүгнэлтүүдийг илтгэсэн дүгнэлтүүдийг өгч ирсэн байна уу? Яаж шийдэж ирсэн бэ? Одоо энэ хууль юу маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг энэ тохиолдолд яаж одоо тайлбарлаж ирсэн байна те. Тэр судалгааг маш сайн хийдэг болох хэрэгтэй. Тэгээ одоо нэг хэсэг чинь хин эрдэнэ шиг мэдчихэж нэг хэсэг чинь нөгөө шүүхэд ингээд өмнө нь өөр шийдвэр гаргасан шийдвэрийг дурдах юм бол шүүгчд нөлөөлсөн тэр болно гэдэг те. Тэр бол аюу биш байхгүй юу? Тэр өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд санаа юу гэхээр цаашдаа хэрэг маргаанд ингээд оролцоод тэг хүний эрхийг хамгаалаад явах одоо хүмүүс шүү дээ. Тэгээ тэр тохиолдолд өмнө гаргасан ижил төстэй шийдвэрүүдийг хэргийн шийдвэрүүдийг маш сайн судлах шаардлага бол тавигдаж байна. Тэгээ тэр судалгааг маш сайн хийгээд тэгээ үйл баримтуудыг ингээд төстэй юу, ялгаатай юу, юугаараа төстэй, юугаараа ялгаатай гэдгийг ингээд сайн мэдээд авчих юм бол маргаанд амжилттай оролцохоос гадна тэр гол нь тэр хүний эрхийг хамгаалах, хүний эрх хангагдах тэр юм чинь аяг баталгаатай, тодорхой, тэ баталгаатай нөгөө юуны
эрх зүйн тодорхой болон баталгаатай байдлын зарчим гэдэг шүү дээ. Тэр хангалтах яг суурин тавигдах байхгүй. Тэгэхээр би шинээр одоо холцсон салбарт орж ирж байгаа хүмүүст тэр чиглэлийн судалгаануудыг маш сайн хийж явах хэрэгтэй. Тэр ганцхан судлаачийн ажил биш болсон гэсэн үгээр хэлвэл. Тийм манайхан судлаач л хийх ёстой гэж бодод идэв шүү. Үгүй одоо бол өмгөөлөгч нар ч гэсэндээ хэргийн судалгааг маш сайн хийх шаардлагатай болж байна. Тэгээ энэ дээр би анхаараасаа гэж ингэж сүүлийн үед их бодож байгаа. За баярлалаа агшаа. За та Монголын хулжтай холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд хулжтай холбоо бол бараг 6000 гаруй хулжтайг инээнд нэгтгэсэн ийм одоо том байгууллага байдаг. Тэгээд хулжтай холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гаргасан одоо хамгийн том үр дүн амжилт одоо ололт. За мөн одоо ажиллах хугацаанд олж авсан сургамж юу байсан? Түүнчлэн хулжтай холбоо цаашид одоо ямар чиглэлээр тэг хөгжих ийм шаардлагатай гэж үзэж байгаа вэ? За би Монголын хулжтай холбооны ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан. Тэгээд энэ 3 жилийн хугацаа бол миний хувьд бол одоо маш сайхан тэг дурсамж бүтээсэн тийм 3 жил байсан. За энэ ажлын хугацаанд одоо хамгийн чухал гэж болох ажлуудаас нэрлэх юм бол ялангуяа хуульчдын шалгалтыг стандартын олон улсын стандартын түвшинд хүргэсэн байгаа. Анх ажил авахд одоо шалгалтын бодлогууд гаргачлал тэрийг дүгнэх аргачлал нэгцэн аргачлал байгаагүй. Тэгээд энэ 10 гаруй одоо хуулийн сургуулиуд байдаг. Тэндээс янз янзын гомдол одоо санал шүүмжлэл ирдэг байсан. Тэгээд энэ дээр ямар ч байсан тийм нэгцэн аргачлал би нэгцэн аргачлалыг одоо бий болохын тулд өндөр хөгжилтэй орнуудад суралцсан одоо залуу хуульч эрдэмт судлаачдаар иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүл эрх зүйн бодлогоодох тий аргачлал гарын авлага зохиолгоод улсын дэвшүүхийн эрүүл эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн танхимын шүүгч нараар энэ дээр хянуулаад эдгээр маань хамтарч ажиллаад тийм нэгдсэн одоо гарын авлагыг бий болгосон. Тэгээд энэ гарын авлага маань маш их чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ хуульчдын шалгалтанд зориулж одоо тий бүх хувийн болон төрийн хуулийн сургуулиуд яах нь сургалтаа яах нь өөрчлөх, сайжруулах шаардлага тавигддаг. Тэр утгаараа тийм нэгдсэн стандарт яах нь бий болж байгаа. Тэгээд энэ дээр шалгалтанд бэлтгэх үйл ажиллагааг шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаачдууд хамтран зохион байгуулад шалгалтанд бэлтгэх багш нарыг яах нь бэлтгэсэн. Одоо энд бол ялангуяа улсын дээд шүүхийн одоо маш их идэвхтэй оролцсон. Яагаад гэвэл онлын шүүх гэдэг утгаараа маш тийм идэвх санаачлагтай оролцсонд одоо би өөртөө их талархаж байдаг. Тэгээд ийм нэгдсэн стандартыг тогтоосон нэг чухал ач холбогдолтой болсон гэж үздэг. За хоёрдугаарт юу вэ гэхээр үндсэн лекц гэдэг тийм сургалтын арга хэлбэрийг одоо нэвтрүүлсэн. Энэ юу ямар утгатай вэ гэхээр одоо тухайн салбарын хуулийн хууль хэрэглээний маргаантай хоёрдугаар утгатай хуулийн заалтууд дээр яах нь нэг талаас нь залуу судлаач тий гадаад орнд төгссөн судлаач нөгөө талаас нь практикийн шүүгч өмгөөлөгч хоёр нийлээд хамтарсан тийм лекц яах нь бэлдсэн. Энэ маань маш сонирхолтой болсон. Яагаад гэвэл тийм онлын талаасаач практик талаасаач яах нь тийм хоорондоо харилцан ирсэн лекц нар одоо шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаач нар яах нь хамтарч юм лекцүүд яах нь бэлдээд. Энэний үр дүн нь бол ерөөсөө тэр олон улс байгаа онлыг Монголын хуульд хэрхэн авчрах вэ? Өндөр хөгжилтэй орнуудын шүүхийн шийдвэр, Монголын шүүхийн шийдвэр хоёрыг харьцуулаад ийм ялгаатай байна гэдэг дээр тий энэс манай практикээр ингэж хэрэгжилж байна, ингэж хэрэглэе гэсэн санаа тий гаргах зорилготой тийм лекц. Энэ маань маш тийм амжилттай үр дүнтэй болсон. Хамтраад энэ сурвалж явуулна гэдэг бол маш чухал байгаа. Дараагийн ажил бас нэг чухал ажил юу болсон бэ гэвэл захиргааны эрх зүй хороо, иргэний эрх зүй хороо, эрх зүйн суурь эрх зүй хороонууд маань идэвхтэй ажилласан. Ялангуяа хуулийн хилцүүлэг болон өөр одоо онлын хилцүүлгүүдийг
маш олон хэлбэрээр одоо өглөө кофе уух ч юм уу 7 цагаас мөн одоо тухайн одоо шинэ хууль хэлцүүлэхтэй холбоотой мэржлийн холбоотой хамтрах ч юм уу те тэгээд шүүх прокурор тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл ч юм уу судлаачд хамтарсан байдлаар хэлцүүлэх хийх ч юм уу те ийм хэлцүүлгүүд яах нь маш их олон өргөн хэмжээгээр яах нь зохион байгуулагдсан. Тэгээд бид нар бараг жил гаруй ингээд ийм хэлцүүлгүүд хийжсэний үндсэн дээр бид нар ер нь хуульчдын нэгдсэн форум хийгээд энийгээ яах нь нийтэд хүргэе гэдэг санаа эндээс гарч ирсэн. Тэгээд хэлцүүлгүүд маань маш амжилттай явжсэн. Тэгээд иймэрхүү ажлууд яах нь одоо гол ажлууд маань хийсэн байна гэд. Тэгээд энэ дээр одоо өөртөө эргээд шүмжлэлтэй талаасаа бодох юун дээр алдчихваа гэж бодож байхад энэ ер нь хүний өөрийнхөө юм шиг би өөрөө ингээд судлаач хүн учраас хэтэрхий их нөгөө судалгаа онлайн тал руугаа их цаг зав хөрөнгө мөнгө зарсан байлээ. Тэгээд харин гишүүдтэй хуульч гишүүдтэй яах нь хуульч гишүүдтэй зориулсан тийм юу нь бол илүү тий бага цаг зарсан тийм утга байсан. Тэгээ бодцоо тэгээ ямар хүн одоо хүч толбоо удирж байгаасаа бас эн чинь үйл ажиллагаа тухайн байгууллагын үйл ажиллагааны яах нь хамаард юм байна. Тийм учраас өөрийнхөө сул тал тий өөрийнхөө давуу тал энэ төр яах нь зохицуулж яах нь явах хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь тэгээ Монголын хуульчтай холбооны цаашдын төсөөлөд үзэх юм бол яхаарахгүй байх ёстой. Монгол 6000 гаруй хүн хуульч нар байгаа. Тэгээ эдгээр хуульч нар ялангуяа нэгдсэн сургалт хийх ёстой. Өөрөөр шүүх прокурор өмгөөлөгч судлаач нар яах нь одоо хамтарч яах нь энэ талаар сургалт хийвэл илүү үр дүнтэй. Мөн судалгаа хилцүүлгүүдийг өөрөөр хэлбэл хууль зүйн шинжилгээ ухааныг хууль зүйн тогтолцоог илүү боловсронгуй болгоход ажил бол хуульчдын л ажил. Тэгээ энд бол хуульчд бол яах вэ бүгдээрээ нийтмэл байдлаар оролцох ёстой. Ер нь манайх нэг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд л яах нь салбар хэрэгцээнүүд хөгжиж байна. Тухайн салбараар дагнсан хуульч нар бол маш бага байдаг. Гарын 5-3 л байдаг. Ер нь бол одоо энэ дээр зарим шүүх дээр ажиллаж байна, зарим өмгөөлөх дээр ажиллаж байна, зарим прокурор дээр ажиллаж байна гэж тараа харилцсан байдаг. Тэдгээрийг нэгтгээд тэдгээрийн хүч хөдөлмөрийг одоо бусад хуульчдтай яах нь тэдгээрийн хуваалцах, туршлагаас нь хуваалцах үйл ажиллагаа бол зөвхөн Монголын хуульчдын холбоон дээр л яах нь боломжтой байгаа. Тэгээ сургалж явуулах, судалгаа хийх тий. Одоо ер нь энэ хуулийн хуульчдын холбооны үндсэн чиг үүрэг одоо гишүүдтэй дэлхийн хэмжээний онлын мэдлэгийг яаж хүргэх вэ гэдэг асуудал байдаг. Ер нь гол үндсэн чиг л мэржлийн хувьд яах нь тэдгээрийг одоо яах нь дэлхийн түвшинд яаж хүргэх вэ гэдэг. Тэгэхээр энийг бол тийм тархаа шүүгчнэр нэг тэндээ өмгөөлөгч нарын тэндээ нотрачт нэг тэндээ тий тусдаа хийх боломжгүй. Нэгдүгээр боловсон хүчний боломж алах, хоёрдугаар эдгээрийг одоо нэгтгэх хуулийн боломж шалгах. Одоо шүүгчнэр очоод өмгөөлөгчтэй холбоон дээр очоод тий судалгаа хийчихнгээ суугаад авах одоо боломжгүй шүү дээ. Хуулиараа шоройттой прокурор энэ тий. Хуульчтай холбоон дээр нэгдсэн байдлаар зохион байгуулад явах талбар нь Монголын хуульчтай холбоо. Тэгэхээр бид нар цаашдаа хуульчин эрх зүйн байдлын тухай хуулиа илүү боловсронгуй болгоод энэ шүүгчтэй холбоо прокурор өмгөөлөгчтэй холбоо нь нэгдсэн байдлаараа энэ хуульчтай холбоонд яах нь нэгдээд хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгаа маа. Тэр иймэрхүү байдлаар цаашдаа энэ Монголын хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийг яах нь илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Холбоодуудын тий одоо холбоодуудын холбооны тухай хууль гэдээ батлагдсан байгаа шүү дээ. Яг нэг салбарт нэг холбоо яах нь төлөөлж зангидж үйл ажиллагаа явуулна гэдэг. Тэгэхээр энэ хуулиа одоо бид нар яах нь зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. За мэдээж энд миний харж байгаагаар маш ихтэй бэрхшээл тулгарна. Ялангуяа монголчуудын хувьд бол нэгдэж ажиллах, хамтарч ажиллах, нэг зүйлийн зорилгын төлөө ажиллана, нэг зохион байгуулалтанд орно гэдэг бол маш хүнд асуудал юм байл. Нэр нь бол маш хүнд асуудал. Гэхдээ энийг бид нар яах нь зайлшгүй хийх ёстой. Тэгэхээр манай подкаст ерөөхдөө өндөрлөгт өгч байна. Тэгээд одоо тодруулах байгаа асуудал бол яг сэдвээ бацаад захиргааны эрх зүйн төлөвлөлт одоо манай улсад яг сонгогдох утгаараа хэрэгжиж гин үү? Энийг одоо хэрвээ
Тийм бол одоо ямар агуулгаар хэрвээ үгүй бол бид нэр яг юуг анхаарах ёстой байна гэдэг агуулгаар одоо сүүлийн асуултаа асууя. За мэдээж энэ олон төслүүд зам баригдаад нишин усны буудал баригдаад эрчим хүчний станцууд баригдаал ингээл асуултуулын том төслүүд хэрэгжиж явж байна. Мэдээж энэ төлөвлөлт бол яг хийж байгаа энд тодорхой оролцогч нар оролцоод ямар ч гэсэн ямар нэгэн байдлаар хоорондоо учраа олоол яаж хийж байгаа л маргаат ч гэсэн яах нь тэгэл хийгдэл байна л да. Хийгдээд байна. Одоо бид нэр энийг харин яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал байна. Миний хувьд бол захиргааны ерөнхий хууль дээр заасан энэ төлөвлөлт гэдэг энэ одоо үйл ажиллагааны хэлбэрийн ерөнхий зохицуулалт энэ стратегийн нарийн зохицуулалт яг энэ утгаараа хэрэгжихгүй байна. Өөрөсөө энийг бол хэрэглэхгүй байна. Зүгээр л бүдүүн маар ярал хэдэн хүн хохироод ч вэ, хэдэн хүн яагаад ч вэ, тэгэл тэр төсөл ямар нэгэн байдлаар л ингээд дуусах шиг байна. Тэгэхээр бид нар энэ яг хуулийн энэ зохицуултыг бид нэр хэрэглэж сумаар байна. Тэгээ энд бас нэг асуудал байгаад байна л да. Яг гэвэл энэ хууль зүйн шинжилгээ ухаан маань энд салбарын хуулиудаа яаж хөгжүүлэх вэ? Энэ Монголын эрх зүйн тогтолцооны асуудал байна. Салбарын хууль, эрх зүйн тогтолцоо гэдэг чинь салбараар байгаль орчны хууль, тэгээ ач холбогдолтой үйл эзэрч өөрийн гэсэн татвар, эдийн засгийн, хот байгуул, дэд үсгээл салбараар хөгжих хэрэгтэй. Гэтэл одоо бид нарт ийм яг хууль зүйн шинжилгээ ухааныхын хувьд ийм суурь бүтцэн бий болоход аюу хүндрэлтэй болсон байна. Одоо миний харж байгаагаар бол одоо энэ салбараар нь биш одоо бүгдийн салбарын хуулиудын бүгдийг нэгдээд одоо зөрчлийн хууль гэдэг яах нь. Бүх салбарын хуулиудыг нэгтгэхэд санкц яах нь. Нэг юм хууль болох гэдэг байна. Үүн чинь тэр салбарын хуулиуд дээр байж одоо зөвшөөрлийн хууль гэлээд чинь. Одоо тэр бүх салбар дээр байгаа зөвшөөрлүүдийг нэгтгэхэд нэг хууль болгоно гэл. Энэ хязгаарч тийм байхгүй. Энэ шинжилгээ ухаан тийм байдгүй байхгүй. Би нэг түрүүн чамд хэлсэн шүү дээ. Зөрчил гээл хөлийн тасалдсан. Зөвшөөрөл гээл яах нь. Тэр зүрхийн тасалдсан. Одоо тэр салбарын барилгын тухай хуулийг харах юм бол яах нь. Тэн дээр одоо ч тэр зөвшөөрөл процедур энэ чинь тэр хуулийн дээр байж байгаа бүх юм ойлгомжтой болох байхгүй. Тэндээ журмлаа их юм. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд салбарын хууль одоо шинжилгээ ухааны үйлдэл хөгжих боломж нь байхгүй болчихсон. Одоо тэгээд яг ийм байдалтай яах нь. Яг яах учраа одоо бид нар энийг шансалмаар байгаа юм л да. Бид нар яагаад ингээд үндэсний эрх зүйн тогтолцоогоо ингээд зөв шинжилгээ ухааны юутаа явуулж болдгүй юм бэ? Одоо хуучин байсан юм аа сайжруулах битгий хэл эргээд бүр ингээд сүйтгээ хийцсэн. Тэгээ энэ эргээд ингээд практик дээр яах нь. Ингээд бус хөгжих одоо бус зохицуулалтанд одоо саад болоод ойлгомжгүй байдал бий болоод энэ их олон салбарын юм чинь нэг хуулиар зохицуулах боломжгүй байхгүй юу? Ер нь бол боломжгүй. Одоо жишээлхэд энэ барилгын тухай хууль, энэ салбарын хуулиуд ялангуяа. Эдгээр чинь юунд зориулагддаг вэ гэхээр одоо барилгын тухай хууль бол тэр барилгыг л яах нь. Баригчтай стандарт хангасан барилга л яах нь. Бий болох. Энэ хуулийн зохицуулалт. Тэгээд тэр иргэд яах нь. Тэрийг ингээ барилгаа юу яагаад тэгээд энэ дээр төр яах нь. Тэр мэржлийн хяналт яах нь. Зөвлөгөөгөө өгөөд төрийн оролцоо болт. Тэгээд тэрний төлөө явах хэрэгтэй байхгүй. Гэтэл манад яадаг вэ гэхээр ерөөсөө энэ зөрчлийн тухай бол борхоор шүүх цагдаа бол энд барилгын тухай патлиг байхгүй. Эдгээр бүр сүулт аргаа басан тохиолдол яах нь. Оролцох хэрэгтэй байхгүй. Одоо бид нар салбарын хууль хий гэхээр яах нь. Тэнд борхоор шүүх гэл те тэр энэ одоо ялан тэглэн тэр зориулагдсан яах нь. Одоо тэгээ бид нар сүулдэ уг нь бол энэ мэржлийн хяналт зориулагдсан үйл байхгүй. Мэржлийн хяналт одоо яаж энэ боловсролын салбараа хөгжүүлэх үү, яаж барилгын салбараа хөгжүүлэх үү гэдэг те яаж хэрүүл маргаан гарахгүй, цагдаа шүүх рүү очихгүйгээр яах нь. Тэр боломжийг хангаж өгөх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо бид нар энэ дээр одоо цагдаа шүүх борхоор оролцох хэрэгтэй заавал яах нь. Юу яах хэрэгтэй вэ? Энэ салбарын хуулиуд руу оролцох хэрэгтэй гэл. Тэгэл энэтэй ингэ шүүмжлээ ярихаар бас хүндрэлтэй асуудал гардаг л да. Нөгөө танхаа асуудлууд нэг номер тавьчихдаг байхгүй. Одоо авт замын зөрчил, тэр танхаа юу зөрчил энэ төр гэл тэн чи одоо хэдэн сая юу
хэдэн мянган зөрчил илрүүлэлтээр юу яалаа гэл тэр чинь арай өөр л дөө тэр танхаа тий хэв журмын зөрчил гаргаж байгаа хүмүүсийг энэ бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүстэй салбарын юутай холих хэрэггүй байхгүй. Тэгэхээр эднэрээ яах нь ийм учраас зөрчлийн үйл хэрэгтэй гингүүтээ энэ салбарын юмнуудаа яах нь хөлтөөч ирээд тэгээ энэ бас бид нар нэг үнэт зүйл эрх ашиг гэдэг юм уу бас бид нар дистралууч сурмаар юм шиг байна. Ер нь бол одоо магадгүй социализмын үед бол прокурорын хяналт энэ төр бол өвчтэй байсан л да. Ич яагаад гэвэл те бүх юмд оролцдог те. Тийм одоо хяналт шалгалт хийгээл мал төлөхөд хүртэл прокурорууд яах нь очиж яах нь шалгадаг. Тэгэл ердөөс бүх юмыг л одоо тэг зохицуулдаг байсан юм шиг л байсан л да. Тэгээд тэрнээсээ салах хэрэгтэй байна. Гэтэл одоо бүгдээрээ тийм хүл хийнгээл одоо яриа л те. Тэгэл нөгөө салбараараа хөгжих болцоог нь яах нь эвдээ хийцэн. Одоо бид нар энийг тэр энэ эдсэн үйлүүдээ босгож ирж яах нь тэр салбарууд нь яах нь босгох гэдэг шин. Тэгэхээр бид нар суур юм одоо энэ эдсэн юм яаж босгох вэ? Тэгжээж яах нь. Ярихгүй бол бид нар ингээ яриад л байдаг салбараар ичмээрээ гэдэг тэнд нэг нөхөр нэг зөвшөөрлөө үйлчсэн муу зөвшөөрлөө үлгээд нөгөө юмнуудыг бүгдийг тасалж аваад ийшээ дайраад байдаг те. Тэгэхээр энэ яг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энийг яах вэ? Үндэсний эрх зүйн тогтолцоогоо яах нь. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ингээд бүрдүүлээч. Бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгээд өнөөдөр бол ингээд төлөвлөлт маань яах нь. Өөрөөсөө ерөнхий хуулийн хэмжээндээ байна. Салбарын хууль руугаа орж яах нь. Хийгдээгүй. Өөрөөсөө амьдрал хэрэгжихгүй. Салбарын хуулиараа орё гэхээр яах вэ? Тэрийг эвдээ хийсэн байна. Тэгэхээр одоо энд Монголын эрх зүйн тогтолцоонд шинжлэх ухаанч байдлаар хандчихъя гэж хүсмээр байна. Уг нь яриад ахын хэлээл гэдэг тэгэл өдсөн болохгүй л доо. Тийм одгөрлөгчийн хэлсэн саналтай би 100% санал юм. Ялангуяа тэр ерөнхий суурь зохицуулт бол байна тийм ээ. Ерөнхий хууль захиргааны ерөнхий. Одоо тэрийг салбарын хуулиуд найруулсан байдлаар оруулж өгөх. Энэ бол хууль тогтоогч нарын хийх ёстой хамгийн чухал асуудал гэхгүй тэр. Салбарынхаа яам тамга газрын тэ салбарын мэргэжилтнүүдийнхээ үгийг маш сайн сонсоод тэрийг хийж өгөх ёстой. Айгу практик дээр бол нэг унаж босоод гэдэг шиг төслүүд бол тэ ингээд явуулчлаа зөндөө. За одоо энэ дүүжин тээвэргээр би тэрийг их цаг сүлээс сайн бодох байхгүй дүүжин тээвэр явуулна гэдэг тэ. Одоо яармгаас нэг дүр оруулах гэх юм уу та миний ойлгосноор. За тэгэл туулын хурдны зам гэж яриад байгаа. Ингээд миний ойлгосноор ингээд хотын төвд орохгүйгээр хотоос гарах гэж байгаа хүмүүс л одоо шууд тэргээр дахиад явах юм шиг байна. Тэгэхээр би ерөөс тэн дээр нарийн мэдээлэл ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр чи хүмүүс ойлгохгүй. Энэ одоо яг яах гэдэг юу их гэдэг юм болоо ойлгохгүй. Тэгээ би ойлгохгүй нийт чинь одоо тэнд нөлөөлөлт нөртөж байгаа тий эрх ашиг нь хөндөгж байгааг иргэд одоо яаж хүлээж авч байгаа юу ойлгож байгаа бол гэх гайхаад идэх байхгүй би. Тэгэхээр энэ бүгдийг яахын тулд одоо жишээ нь яг тэр юг зохицуултуудыг маш сайн болгох хэвээр ойлгомжтой болгох хэвээр тодорхой болгох хэвээр жишээ нь захиргааны байгууллага дүрм биелсэн юу хийх хэвээр тодорхой болгох хэвээр тэр гэрээний загвар мангуудыг бүгднгийн маш сайн загварыг боловсруулах жишг загвар боловсруулаад тодорхой болгох хэвээр тэр дис дарааллуудыг те барих асуудал тэрийг бүр ягштал барих ёстой ч гэдэг юм те ийм бид нар нөгөө нэг одоо бүр зайшгүй ингэх ёстой тэгэх ёстой гэдэг тэр бас ухамсар соёлд бол манай захиргааны байгууллага шилжих шаардлагатай байна гэж би бол хараад байна. Одоо тэр тэнд нь салбар нь хөгжих нь тэр мэргэжлийн байгууллага иргэдээ нөгөө наривчилж оруулж өгөхгүй болохоор хэрэглэхгүй юм тий. Хот байгуулалт гэхэд одоо хот байгуулалтын үйл дээр яг төлөвлөлтийг яг ингэж хийнгээд захиргааны ерөнхий хуулийн нөгөө суурь зохицуулттайгаа нийцүүлээд илүү нарийн болгоод салбарын онцлогийг аргалзаад тусгах хэвээр хатал тэгж одоо нэг зам тавиалаа гэх одоо энийг яах нь одоо зураг төслийн хийх юм. Энэ төслийг хэн танилцуулах юм? Тэгээд энэ төсөл хуультай зөрчилдөх ч юм уу те. Одоо эрчим хүчний хуультай зөрчилдөх юм бол эрчим хүчнийхэнтэй яаж те энэ хуулийн зөрчлийг арилгах юм? Иргэн доржийн газар эзэмших эрхийг хөндөх юм бол яах нь? Иргэн доржийн энэ те хөндөгдсөн эрх ашигыг яаж те хэвэн болгох юм? Энэ эд чинь зайшгүй хийх гэсэн ажил учраас яах нь? Энийг одоо зохион байгуулах хэн зохион байгуулах? Одоо жишээлбэл танилцуулга ажиллагааг яаж хийдэг? Ямар дараалалаар явуулдаг? Тэр иргэн доржийн эрх ашиг хөндөгж байгаа бол энийг яаж арилгах юм? Эхлээд төслөө танилцуулъя, ухуулъя.
энэ ус орны төлөө, энэ иргэдийн төлөө гэдэг те сайн дураар хайш болно шүү дээ. Дараа нь төсөлтөө өөрчлөлт оруулъя. Бүр болохгүй бол нөхөх бол болгоё энэ төр гээл те. Тэр бүх арга хэмжээг ямар хэлбэрээр авч явах вэ энэ төр гээл те. Тэр юмнуудаа яах нь вэ? Цэгцтэй болгоод тэр албан бичгийн маягт мэддэх маягт те тэр процедурыг журмалсан журмаа яах нь вэ? Тодорхой болгочих хэрэгтэй л байгаа юм л. Энийг л хүсэж байгаа. Тодорхой болоод зангидаад яах нь вэ? Нэг шийдвэр гаргах. Тийм юм л байгаад байгаа юм л. Тэгээд эргээ харахаар чинь яг суурь нь буруу болцсон болохоор яах нь. Одоо хуулийн салбарын суурь нь хуулийн бүтцэнтэй одоо хөгжлийн чиг хандлага нь яах нь. Буруу байгаад ахаар фундамент нь буруу байгаад ахаар яах нь. Одоо ингээд энэ дээр нэг ийм зохицуултууд хийчихье гэдэг санаа л байгаа. Тэр сууж өгөхгүй байгаа. Тэр сууж өгөхгүй байгаа. Тэгээд ийм бэрхшээл байна л да. Хамгийн эцэст нь бол энэ шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бас кейсүүд дээр их сайн үр шинжилгээ хийдэг байгаасаа гэж бодоод байгаа сүүлийн үед. Манай шүүхээр бол бас энэ төлөвлөлтөй холбоотой кейсүүд эхлээд бол нэг байдаггүйсэн. Одоо сүүлийн үед бол их гарч ирж байгаа. Их шийдэж байгаа. Тэгэхээр тэр кейсүүд дээр энэ манай захиргааны байгууллагууд холбогдох байгууллагууд тэ дүн шинжилгээ их сайн хийх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэндээс бас энэ дээр ийм асуудал үүсэж байгаа юм биш үү практик дээр тэ гэдгийг ингэж олж харах аюул боломжтой байдаг. Тийм юм хэлмээр. Тэгээ ер нь бол хийх ажил амар их байна л гэж хэлэх гээд байна би бол. Энэ дээр нэг жишээ хэлэлт тав сайхан харсан баг. Энэ гамтан дээр одоо тийм нэг төсөл хэрэгжих гээд байгаа юм шиг. Манай нийслэлийн засаг дарга Нэмбатар засаг дарга Чо хамт дээр оччихсан. Хоёлаа яриа Чо хамбын хашаанд орцсон. Чо хамбын газар чөлөөлөхгүй манай ээжийн газар гээд Нэмбатар засаг дарга болохоор бидний нэг төсөл хэрэгжүүлэх гэдэг гой болгоно л юм яриад байгаа байхгүй. Гой болгоно юм яриад байгаа. Тэгэхээр ийм байдлаар хэрэгжиж шүү дээ. За нийслэлийн засаг дарга тэр олон айлаар орохгүй. Тэрийг яаж шийдэх вэ? Энэ чинь өөрөө төсөл шүү дээ. Энэ дээр одоо тэр оролцогч нь хин байх юм. Тэ? Энэ тэр нийслэлийн засаг дарга тийж явах юм уу? Айл болгоноор орох юм уу? Энэ юу гэж болохгүй байхгүй. Энэ чинь тэр компани яаж яах юм? Тэр гүйцэтгэгч юунууд нь тэр төслөө танилцуулна гэж өөрөө арга хэмжээ واخгүй. Яаж тэр иргэдэд танил. Тэр чоо хамд энд яаж танилцуулах хэвээр. За бид нар ийм төсөл тэ хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ чинь ийм болох хэвээр. Бүр цогцоор нь танилцуулах хэвээр واخгүй. Альсууд дээр танилцуулах арга хэмжээг чи яах нь вэ? Нийтнийг хамарч хийж болно. Оролцогч болгон дээр очиж хийж болно тэ. Янз бүрийн арга хэлбэрээр. Мэдээж тэр үуч өгөхгүй л гэж шүү дээ. Миний ээж ажиллаж ирсэн, амьдарч ирсэн би хэдэж өгөхгүй гэж байгаа واخгүй. За тэгвэл энийг яаж шийдэх вэ? Энийг өгөхгүй бол энэ төсөл яах нь? Хэрэгжихгүй нурхан нь шүү дээ. Тэ? Нурхан нь шүү дээ. Тэгэхээр энэс сэргийлэхийн тулд яах нь? Одоо тэр иргэнтэй яах нь? Харилцах тэр юугаа яах нь? Ямар замаар эхлээд юу яах вэ? Тэр хүний одоо их ашиг зөрчиж байгаа учраас энэ төсөлтөө ийм байдлаар өөрчлөлт оруулъя, аль эсвэл ийм нэмэлт арга хэмжээ гаргая энэ төр гээл тэ өснөө юунуудаа яах нь? Тийм юугаа төлөвлөчөөд орох хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш заа гэж гарах биш. За ингээд үнэхээр ийм гоё болно. Хэрвээ ингээд ингэчих юм бол ингээд та ингэвэл яах вэ? Таны юуг бид нар ингэвэл яах вэ гээл те. Юу чи ажилт хэрэгч харилцаа яах нь? Явах хэрэгтэй. Тэр хэлцүүлэх, танилцуулга те. Тэгэхгүй одоо манай өнөөдрийн байдлаар бол уг нь тэр төсөл байх шиг байна. Тэгээ застаар орчихсон нэг бууз заавч ирсэн үү яасан нь нэг ямар ч тэр танилцуулах арга хэмжээ яваад ах шиг байгаа. Нөгөө тийм хамт болохоор би яах нь өгөхгүй гэдэг. Тэгэл тийм гитлийн чи өөрөө цаанаа те. Тэгээ нарийн зохицуулт зайлшгүй тийм юу хэрэгтэй шүү дээ. Тэр төсөл хэрэгжүүлэхийн тулд тэр чинь мэрэгжлийн үүднээс хандах хэрэгтэй. Яаж тэр хүний заа гэж хэлүүлэх вэ те. Тэр хүн зөвшөөрөхгүй бол тэгээ шүүхийн маргаан үүссэн шүү дээ. Төсөл байхгүй болно шүү дээ. Тэгэхгүй тэгээд тийш ганц нэг айлаар ороо яваад иж амчихгүй шүү дээ. Тэр олон зуун айлаар тий. Тэгэхээр шин тэр болгоныг яах нь бүгднтэй тэр танилцуулах ажиллагааг яах нь хийх аргачлал яах нь байх хэрэгтэй босруулж. Тэгэхээр бид нэр одоо засаг дарга хам хоёрын тийм хоорондын цай уугаа ярьж байгаа байдлаар л өнөөдрийн төсөл яах нь явж шүү дээ. Тэгээд эцэстээ хэлэхэд нэрээ нэг юу нөхөө олгуур дээр бас их баргаан гардаг одоо сая өдгөрл ус цогсэлч дээ. Тэнгүү чин тэн дээр ч нөгөө эрх зүйн талаасаа шударга нөхөө олгуурын зарчим гэдэг байж байгаа байхгүй. Энийг бүр яг одоо практик бүр яах бичүүлэх хэрэгтэй.
Тэгээд тэр чинь ер нь бол яаж бичих вэ гэхээр шүүхийн практик байхгүй юу? Ер нь явж. Тэгээд одоо ашиг сонирхол нэгдэхгүй шүү дээ. Нэг нь одоо би одоо арай өндөр үнээр одоо газар эсвэл үйл хөдлөлт өгчмөр байд. Захиргааны байгууллага бол үгүй ээ. Бид нар бол ийм л одоо эдийн засгийн хувьд те танд ийм л төгрөг өгөх шаардлагатай боломжтой гэдэг ингээ маргаа үсчтэй. Тэгээд тэр биш гол нь бол юу гэхээр тэр шудраг нөхөн төлбөрийн зарчим буюу яг зах зээлийн бодит те үнэлгээнд нийцсэн нөхөн төлбөрөөр олгодсон шүү гэдэг тэр ухамсар тэр соёлыг л хаана тогтоочих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг тогтооход хин тогтоох, хизээ тогтоодог гэхээр шүүхэн практикаар тогтох юм билий юм бол. Тэгээ тэн дээр бол бас тэр зарчмыг бэхжүүлэхэд цаашаа анхаар шаардлага байгаа. Ер нь их маргаан бол тийм, ихэнх маргаан бол тэн дээр байгаа шүү. Бас. Тийм. За. Тэгэхээр өнөөдөр бид бол захиргааны хэрэгцээ төлөвлөлт гэдэг сэдвийн хүрээнд маш сонирхолтой асуудлуудыг хөндөд одоо яг төлөвлөлтөн дээр бид нэр юуг анхаарах вэ? Хэрхэн бүхэлдэг байдлаар хараад одоо ингээд салбарын хууль тогтоомжтой өөрчлөлт оруулах вэ? Яаж иргэн хуулийг тэгээд хамгийн бага нөлөөлөлтөөр эргээд бас нөгөөний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлээд үр шимийг нь хүртэх вэ гэдэг агуулгуудын хүрээнд ярилцлаа. Тэгэхээр бидний подкастын урилгыг хүлээн авч оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. За мөн энэхүү подкастыг сонссон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа.